Сайн байцгаана үзэгчдээ. Та бүхэнд хүрдэг weekly базаа энэ удаа эхлэхэд бэлэн болсон байна. За нэлээд урт хугацааны дараа бас та бүхэндээ хүрж байна. Тэгээд бүгдэнд нь өдрийн мэнд. Өдрийн мэнд эргэж ирсэн. Оны ихний дугаар 3 сард эргээ ирлээ. 3 сард эхлэхээр бол. Уг нь бид нар чинь 1 сард эхлэе гэж хэлсэн. Тэгээд одоо баг хүмүүс нь мэдж байгаа хта тий Улаанбаатар кафед нийслэлийн 9 дүүрэг тэгээ нийслэлийн аврал шалгаар болох сагсан бөмбөг болболийн одоо 10 ангиллын тэмцээн баг дунд ахлах хэрэгтэй юм их тэгэхээр тэр тэмцээн маань 1-2 сард нэлээд ачаалттай байлаа. Одоо манай эднүүдийг харж байгаа хта нэлээд ядарсан байгаа. Нөгөө сайдын албан даалгавар нөгөө ханиад томбог нааш цааш нь ханиад томбог холбоотой тэмцээнийг орж мөрөөд нэглээ юм болоо тэгээ нааш цааш нь болоо бүх хуваарууд маань солигдоод тэгээд 1-2 сард ерөнхийдөө ачаалттай байгаад подкастуудаа бид нар хийж чадсан. Харин энэ хооронд тест нилээ юм болоод өнгөрөвдөө. Тэглээ өстө маш их зүйл боллоо. Тэгээ спортын ертөнцид бол маш их зүйл боллоо. Бид нар ч их маш их зүйлийг амжууллаа. Тэгэхээр хэдүүлээ өнөөдрийн хувьд бол хит хуучирсан юм бол яриад ирэггүй. Тэг яг гоё халуун дээрээ байгаа юмнуудаас ярилцъя гэж бодлоо. Яг энэ цаг дор өнөөдөр жишээ нь сагсан бөмбөгийн үндэсний дээдлигийн плей-оффын тоглолтууд үргэлжилж байгаа. За тэгэхээр улирлыг ер нь багууд хэрхэн амжилттай төгсөгвөө. За тэрнтэй холбоотойгоор улирал эхлэхээс өмнөх бидний таамгууд байгаа шүү дээ. Таамгуудаа хэдүүлээ ярилцъя. Бас сонирхолтой дүр зураг харагдчихсэн шүү. Тэгэхээр улирлын амжилтаас эхлээд явъя те. За улирлыг амжилтаараа жигсаагаад олгож байгаа мөнгөн дээр жишээ нь шагналын мөнгөн дээр нэг хальт тогтмоор санагдаж байна л та. Багуудад ер нь хэр одоо энэ улирлын амжилтанд нөлөөлж байгаа санагдаж байна та хэдэд. Энэ байрлалын хувьд те. Тийм сүүлийн жилүүдээс дээдлигийн зүгээс ингээд жил болгон улирлын амжилтаар нь мөнгө өгдөг болсон. Тэгээ энэ нөгөө лигийн орлогоос хамаарат те өнгөрсөн жилээс энэ жил агсан байх шиг байсан. За тэгээд өнгөж байгаа мөнгөн түн дээр бол би боломжтой л гэж бодож байна ер нь. Тэгээ эн чинь бүр ямар ч багийг охирохгүй яг 1-ээс 8 10 хүртэл ирэмблэгдсэн бүх багт ямар нэгэн байдлаар мөнгө баг алгаж өгж байгаа те. За лигийн нөгөө нэг эрхийн төлбөр гэж байдаг шүү дээ. Лиг юм. Тэр бол нэг 10 орчим сая төгрөг байдаг. Ингээ харахаар нөгөө 9 10-т орсон багууд ямар ч л эрхийн төлбөртэй байгаа. Гэдэг шил чинь. Нэр улирлын амжилтлаар нэгт орсон багт чинь нөгөө шарв жамц гавьяа. Тийм. Нэр Ширэн занхны шарав цанц гавьяатын нэрмж цомын эзэн боллоо гэж. Яг тэгээд одоо сая мөнийг асуугаад байгаа юм дээр бол энэ мөнгнөөс болж нөгөө байралд нөлөөлж гинөө гэж асууж боллоо. Тэгээд нөлөөлөхгүй байгаа. Багууд бол одоо шинэхэн гавьяа Томи маань л шууд хилцсэн болохоос ер нь тэгэл багууд ганц эн чин дотоодын Монголын лиг биш шүү дээ. Одоо тэн дээр нөгөө 8-aalцлаа шиг те. NBA ч гэсэн тэгдэг үстэй. Улирал эхлэх юм бол 82 тоглолтоос энэ 10-ыг хүмүүсээ амраана гэж төлөвлөсөн л байдаг үстэй. Ингээд харахаар тийм л байдаг үстэй. Тэгээ ерөнхийдөө бол тэгэл сэлэнг бодос багаас цугцсан шүү дээ. Одоо нодон жишээ нь хасын үлгүүд баг сэлэнг бодос багта хамгийн хүн тоглолтыг хийсэн шүү дээ. Хасын үлгүүдийг нодон торгоосон ганцхан баг л байсан шүү дээ. Сэлэнг бодос. Тэгэж дахиад тэр багтаа таарахыг хүсэхгүй үстэй. Зүгээр бодохоор та шууд байрлалууд яасан яриаар орчлоо те. Яг нөгөө мөнгөн дүнгээс болоод хэрвээ мөнгө хүсчихсэн бол хасын үлгөө сүүлийн 2-3 тоглолтын дээр хожоол нэгээр гараад магадгүй энэ мөнгөнтэй их юм уу эсвэл те энэ мөнгөний төлөө байсан бол амжилтын мөнгөний төлөө байсан бол тэгэхээр багууд бол энийг бол тоохгүй хинтээ тарах уу яах вэ? Зарим багууд бол үнэхээр хожихыг хүсэж гарч ирж байгаа. Доошлохгүй те доошоо унахгүй төлөө ч юм уу те амжилтаа бодоод ч юм уу эсвэл нөгөө тоглогчдынхоо одоо улирлын шагналтын ч бас нөлөөлдөг болсон шүү дээ. Эхний 3 байраар гарах юм бол ингээд тийм гэдэг нөлөөнүүд байгаад байгаа. За одоо нөгөө улирлын амжилтыг хэдүүлээ ярьж байгаа юм чинь плей-оффын 8 баг юм бол одоо хэдүүлээ үгс цаашаа ярина. Тэгэхээр тэрнээс өмнө нэг хүмүүсийн бас амны байвалсан нэг сэдв байгаа л та. Доошоо унах уу, унахгүй юу гэдэг байрал дээр үлдсэн баг доошоогоо өчиггүй унахаар болсон 2 багийг хэдүүл эхлээд ярилцъя. Дараа нь энэ 8 багийг плей-офф дээр угаасаа ярих учраас Brewskor Mongolians, Бишрэлт Метал 2 баг улирал эхлэхэд хүмүүсийн хувьд хэр их хүлээлттэй, амжилтын хувьд хүлээлттэй байсан. Ер нь юу болж бүтэхгүйгээр энэ байдалд хүрв. За Brewskor Mongolians-ийн хувьд бол мэдээж боломж хэвээр байгаа гэдэг талаар ярилцвал яаж байна? Улирал эхлэхийн өмнө бол таамгаа одоо бол ингээд эргээд санаж байна л та. Дархан United тов шонхрууд 9 сард орох болов уу гэж зүгээр миний таамаг бол тийм байсан. Mongolians
За метал дээр бол үнэхээр 10 дугаар байранд байна гэж зөвлөж ичгүй тооцоож Мгм. байна. Лёфт бол ямар ч асуудал хөл гэж харж байсан шүү дээ. Би бол 3 гэж өгсөн. Манайхан ч 3-аас 6 дугаар байр яваад Мгм. өгсөн байсан шүү дээ. Энэ жил угаасаа хамгийн төсөөлөөгүй одоо амжилт гэвэл анти рекорд гэвэл одоо бишрэл метал баг боллоо л дээ. Яалтчгүй те. Үндсээ дээдлийг маш олон фанатууд одоо цагсан хүмүүс сонирч тэр дундаа одоо бишрэл металын үнэ чөнөөстэй үнэхээр төсөөлөөгүй анти рекорд гэвэл бишрэл метал үзүүлчихлээ. Тэгээ ер нь фэн бейсийн хувьд ч гэсэн дээр бишрэлт метал огч бас нэлээд том фэн бейстэй тийм ээ. Тоглолт болгон дээр ямар их хүн очиж үздэг үлээ. Одоо фэнүүд нь 3 жил финалдсан баг мэдээж тим хэмжээний фэн бейстэй байх нь бол гарцааг баг. Тэгээд 3 жил финалдсны араас шууд одоо ингэж одоо анти рекорд гэж яриад 10 дугаар байран дээр бичигдэн гэдэг бол бас хин ч юм төсөөлж чадахгүй. Итгэмээргүй тий. Тэ итгэхгүй. Уусаа хинч төсөөлөөгүй учраас хэдүүлээ угаасаа хамгийн багадаа л эхний 6-ад ямар ч гэсэн плей-оффт бол хангалттай орно гэж үзэж байгаа шүү дээ. Тэгээ маш олон зүйл нөлөөлсөлтэй бол маш яриул одоо маш урт зүйл болох. Тэгээ удирлыг бүтээн бодсон юм бол гэдэг маш олон зүйл олон юм байна. Тий. Тэгээ одоо бишрэлт метал баг за 10 дугаар байраар өндөрлүүлээд эм хөгжлийг тоглохоор болсон. Тоглогчдын гэрээний одоо мэдээлэл бол хараахан тод бол биш байгаа шүү дээ. Тэгэхээр лигийн хэмжээнд төдийгүй шигшээ багийн хувьд бас өндөр үнэлэгддэг тоглогч нар ирэх жил эх хөлрөлт ер нь багтаа тоглох уу яахыг гэсэн хүлээлтүүд байгаа. Тэр тал дээр Сая өчигдөрхөн байна уржигдэр тамжидын нэг Микото хийсэн подкастыг сонслоо. За тамжид маань бол эргээд метал дээр ажилласан тийм. Тэгээд тэрийг сонсч байхад бол багийн эзэд бол тоглогчтой бол уян хандна гэж хэлээ. Уян хандна гэдэг маань Монгол улсын шгшөөгийн тоглогч ийм хөгжлөлийг тоглож байгааг хармааргүй. Тийм. Жижигийн хувьд тийм. Хөтлөөсөө мэдээж иргэн шгшөөгийн цугларлалтад одоо 8 сард 29 оны Азийн аварга урчсан шүү дээ. Тэр хүн тоглоно. Бага бодвол тоглож болж байна. Гэхдээ Бенедийн хувьд ч юм уу одоо энэ згсэн мөнгө сонирхчдын хувьд бол угааг тэнд байгаагаар төсөөлөхөд амар хэцүү. Тэгсэн тэн дээр бол айгүй багийн эзэд бол уян ханднаа. Тэгээд бишрэл металог бол хүчтэйгээр иргэн ирнэ. Өмнө нь 10 жилийн өмнө 16 онд байгууллагатай Sprite Deal-ийг авахгүйл залуучуудыг хөгжүүлсэн. Одоо харахад 10 жилийн өмнө хууга 10 жилийн өмнө сүхбэ тий 10 жилийн өмнө хүлцээ чөдрөө гэвэл идэрсэн бүр жоох хөвгтүүд байсан байгаа. 16 17 та. Дахиж эхлэх гэж байна. Гэхдээ бишрэлт метал одоо шинээр эхлэн хүчтэй иргэд ирнэ гэж дахиад 10 жил үү? Үгүй хурдан л орж ирсэн шүү дээ. Тий. Яг хоо тухайн үед өрсөлдөөн арай бага байсан бах. Лиг маань өөрөө 6хан багтааж байсан бах. Гадаад тоглож исэн хүмүүс манд ирээгүй байсан байх. За импортыг талбай дээр хоёрыг зөвшөөрсөн байх ч гэдэг. Амар олон өөрчлөлтүүд одоо хийгдэж явж байгаа шүү дээ. Энтэй уялдуулаад дахиад нэг юм харлаа. За хөгжлийн лигийн тоглолт за тэнтчээс далаан болж байна. Йоо. Бүр нөгөө Western Virus гэдэг багчин эхний шатнд 5 тоглолт. Бүр бараг л очигдсон. Тэр ундраг найцт бол бүр бараг л очигдсон. Ундраг найц бол өөрсдийнхөө боломжийг ашиглаж чадаагүй тий. Тэгээд за ингээд эхний шатаа бол 3-2-оор даваад гараад. За дараагийн шатанд Аким гэж нэг юм мангас тэргүүтэй. Мангас юм бэл. Умардын богнууд 2 тэг гэж. Ямар аим шүү. 2 хожигдоод эхэлсэн. Амар шид юм бэл 11 шидэ 9 98 оноо. Галзуу шид юм л шүү. Плей-оффын донд чинь 30 баг 7 8 оноо. Тэгээд ассист самбар 8 8. 3 шидэл твэн баг 40 50 явах. Амар нөхөрлөө. Тэгээд умардын богнууд чинь сая Western Virus-ыг 2 хожоод ихэлсэн. За өчигдөр болсон тоглолтын дээр бол яг нөгөө шууд амжилт үзээс учраас 72 74 дээр шууд амжилтанд тасраад юу болчих яач вэ ч гэж байгаа нэг 10 20 минутын дараа үр дүнгээ харахад бол 76 72-оор Western Virus ихний ажил авсан байл. Нэг бүсийн финал дээр те зүүн бүсийн финал хаа. Зүүн бүсийн финал дээр ч одоо Western Virus умардын богнууд гэдэг багууд өрсөлдөж чинь 2-1 амжилттай байгаа. Би бол магадгүй умардын богнуудыг гараад ирчих болов гэж бодож байна. Нөгөө бидний дээшээ ороход асуудалгүй гэж исэн баг маань дахин нэг жилийг магадгүй ийм хөгжлөлийг. Гэхдээ дахиж өнгөрөхөд болтоо тэмүүжин тэргүүтэй тоглогч нар хөгжлөлийг дахиж тоглох уу гэдэг амар том асуулт юм байна. За нөгөө талд TLG Төшөг багна. дээдлигээс өнгөрсөн жил маш харамсалтайгаар унсан ганцхан импорттой болсон. Тэгээд ер нь бол дотоод зохион байгуулалт гэх юм уу импорт сонголтоос бол ер нь унсан баг штэ. Тэгээд хоёр бүсийг харьцуулаад харахад зүүн бүс нь бол аимшигтай байсан. Бүр налах бицэн хүртэл тэнцлэшн дээр хожигдж байгаа штэ тий. Нөгөө тал харьцангуй гайгүй. За бүсийн финал дээр хөвсгөл нэг үе гэдэг. Хөвсгөл нэг үе. TLG 2 тоглож байгаа. Одоо цуврал 2-2 болсон байгаа. Одоо энэ амралтын өдрүүдээр шийдвэрлэх 5 дахь тоглолтч ялагчаа шийднэ.
Хөвсгөл нэг үе багийн хувьд болохоор бэлэг ундрах. Өнгөрсөн жилийн Мгм. драфтын 5 дахь сонголт. Эрдэнэт Miners драфтаар авсан метр 90 шахуу өндөртэй байна. Холбогчийн байрал дээр тоглолт. За хоёр импорттой бол үнэхээр сайн хосолж байна. Багаа бол үнэхээр сайн манлайлж байна, чирж байна. Одоо 5 дахь тоглолтоор TLG юу хөвсгөл нэг үе юу гэдэг амар том асуулт. За тэгээд магадгүй миний зүгээр ингээд бодож байгаагаар заяа. TLG туршлага заагаад авчих болов уу гэж бодоод байна. Хөвсгөл нэг үе яриа харцсангуу залуу. Нөгөө талд нь болохоор умрдын бугнуудыг би бол гарна гэдэг зүйл. За энэ хоёр тоглох юм бол умрдын бугнууд ерөнхийдөө бараг төрүүлж болов гэсэн юм таамаг байгаад байна. Тэгэхээр шууд орно гэсэн үг шүү дээ. Ер нь бол энэ барууны дэжт умрдын бугнууд хоёрын хоцсон бараг л авраг гэж зөвөр миний хувьд бодож байна. Магадлал өндөр гэж бодож байна. Нэгсэндээ авраг гэдэг нь авраг аавна гэдэг нь шууд дээдлэг рүү орно авах. Мгм. Гэтэ мэдээж нь сагсан мөнгөс юм гэж мэддэг те. Гэтэ маш өрсөлдөөний болон бүрэлдэхүүн нэг харахад бол энэ барууны дэжт умрдын бугнууд хоёр бол үнэхээр онцгой байлаа л та. Яг би мандахын саяны асуулт нөгөө юунд хаслага хариултыг авч чадахгүй байна л та. Ахаад 10 жил лөө. 1.1 одоо өнгөсөн металлог ахаад эргэж ирэх гэж 10 жилийн хугацаа зарцуулах гэдэг сонирхолтой байна. Хөгжлийн лигт энэ жил 8 баг. Аа. 16 баг 2 бүст болж өрсөлдсөн. За плей-оффт бол одоо 8 баг өрсөлдөж байгаа шүү дээ 2 бүст хуваагдаад. За хөгжлийн лигийн тоглолтуудыг харахаар тэнд ерөөсөө тийм хялбар хожил хялбархаан дэшийн төрүүлээ гарчна гэдэг ойлголт бол байхгүй болчих. Шууд төрүүлсэн баг лигийн эрхээ авч байгаа учраас бүр амар өрсөлдөөнтэй болцсон байна. Тэ? Өрсөлдөөний бүр амар нэмсэн тэ. Юу ойлгомжтой бэ гэх юм бол ийм л юм ойлгомжтой. TLG налах биз хоёр бол хоёлаа сайн явж байна. Тэгэхээр дээд лигийн баг байсан, суурьтай, тоглогч нартай, системтэй нэг юм бодлого менежмент арай өөр. Хөгжлийн лиг дээр бол бүр амар тийм нөхцөл бүтцтэй баг бол цөөхөн бэлгүүд. Гэсэн чинь сая налах бол бараг л жоохон юугүй бүс суглаа таарсан. Хүчтэй өрсөлдөөнөг үзүүлсэн шүү дээ. 5 дахь тоглолтын дээр л ажигдлаа шүү дээ. Гарах боломж нь налах бизон багт байлаа. Нөгөө талдаа TLG одоо гарах боломж нь хэвээрээ байж байна. Тэгэхээр магадгүй металл бол доош унсан ч гэсэн өрсөлдөөн их байгаа. Үгүйсэхгүй дээр. Гэхдээ дийдлигийн баг бол дийдлигийн л баг. Чин доош унсан ч гэсэн металл бол магадгүй эхний жилдээ гарна гэж бол би шууд хэлэхгүй. Тэгэж 5-10 жилиг бол магадгүй 1-2 жил. Тэгээ одоо металл баг ингээд задарч байна. За ууга мэдээж дөрөвний мандахын хэлснээр шгшөөгийн тамирчин хүн те хөгжлийн лиг тоглоод явахыг үзэгчсэн ч харахыг хүсэхгүй. За тэгээ мэдээж бишэрт металл багийн фэнүүд ч гэсэн нэг тэрийг хүсэхгүй байх. Тэгэхээр металл багийн тамирчид мэдээж ингээд ирэх хүлээрлээс багууд одоо тэгээ санал тавиад ямар багт очих вэ? Ямар багт тамирчид маань очих вэ? Хин үлдэх вэ гэдэг бас сонирхолтой байна те. Ер нь та таамаглаж байгаа өнцөг байна уу? Багхгүй. Задрахгүй хаа. Би бол за ууга маргад хоёрыг явлаа гэхэд металлыг задарсан гэж бол харахгүй байна. Металлд ч хөгжих боломжтой тоглогч нар байж тээ. Инх тэмүүлэн бол сая өөрийгөө хангалттай харуулж байгаа гэж харж байна. Инх амар бол боломж олдвол ямар вэ гэдгээс плей-офф болчихлоо. Энэ хоёр өгч ойлоо 3 нэмэлт гэрээтэй байгаа байх гэж бодож байна. Тэгэхээр за ирээдүйн бос хоёр хүүхдийг бол залуу хоёр хүүхдтэй хөгжлийн лиг дээр ягаад нэг хоёр дахиад тоглож тэнд өөрийгөө баталж харуулад тийшээ гарч ирэх. Тэгээ пүрэв дөрж байж гин. Асуудал би бол зүгээр маргадын гэрээ бол дуусч байгаа гэж ойлгосон. Тэр маргадыг бид нар Японд ч юм уу гадны лигт харах уу эсвэл дотоодын айл нэг багт харах уу гэдэг нь баг ойлгомжтой болсон асуудал. Маргад эзэж хөгжлийн лиг тоглох. За уугаг бол багийн эзэд бол тий Монгол улсын шгшөөгийн тоглогч энэ гэж байгаа магадгүй зээлэр ч юм уу баг үхийг үгүйсэхгүй. Тэгэхээр үндсэн нөгөө хэдэн залуучууд маань үлдчихэж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр залуучууд чинь дээдлигт ингэж өрсөлдөнтэй байсан хөгжлийн лиг дээр л асуудалгүй тоглож штэ. Тэгэхээр би бол задарсан гэж харахгүй байна. Залуучуудыгаа дахиад нэг урам зориг өгөөд хөгжлийн лиг дээр оруулаад ороод ирэх боломж. За тэгвэл хэрвээ ууган баяр өөр багт тоглохоор бол холбогчийн байрлалд сул байгаа багууд ер нь хин ямар багт тоглох вэ? Миний толгойд шууд Knights гэж орж ирж байна. Тэр нэрээ. Гэтэ холбогчийн байрлалаар. Тий. Холбогчийн байрлалаар. Одоо ингээд бодлоо. Эхний одоо 5 6 байрт байж байгаа багууд байна шүү дээ. Apps холбогчтой үлзээрч байгаа. За хүлгүүд Барса хахад хизээч холбогч дахиж авахгүй. Miners Bolco хахад авахгүй. Сэлэн боднос. За сэлэн боднос бас магадaltaй тий. Үнэхээр мөнгөөр зодоод ч юм уу тий. Мөнгөтэй хэнийг тулгын оронд юм уу тулгыг гадаа авч магадгүй. За Дархан United бас маш том өрсөлдөөн болж байна. Санал тавьсан байгаа. Өнгөрсөн жил Дархан United санал тавьсан. За энэ дээр нэг баг нэмэгдэн бас маш өрсөлдөж хаан шонхрууд. Тий. Хаан шонхрууд ягаад тэгэхээр өмнө хаан банк чинь юутэй яасан шүү дээ. Бишэр металл багтай хамтарч ажиллаж исэн
бас холбоотой байгаа. Веслиг авцсан шүү дээ. Тэгээ Веслиг Веслиг авсан. авцсан. Тэгэхээр бас уугнаатай том дийл ярилцаж магадгүй. За Завхан Brothers баг яах юм байгаа сайн хэлж мэдэхгүй. Миний бодлоор бол Knights юм уу Хаан Шохрот хоёр л хамгийн өндөр боломжтой гэж бодож байна. Дархай найт бас дунд яригдэн Тийм тий. дунд Би нэрэг. бол санал хэлж байна. Би яг тэр юмнуудыг харчаа. За уугааг бол ирэх жил хөгжлийн лигт үзсэн харахгүй нь ойлгомжтой байхгүй. Тэгвэл би тэгж л бодож байсан ойлгомжтой. Тэгээ за айл багт ирүүл гоё. Хамгийн нэг номнорт үеийн үед сүүлийн 4 5 жил холбогчийн байрал дээр асуултал дээр байгаа. 1 2 номер дээр асуулт байнг ус. Knights-ийн. Knights авчвал цогтоо тэр хоёр бол яа суграа 3 дийлцэн тэгэл. За тэр бол эвгүй баг. Дараагийнх нь баг дархан. Дархных нь төгсгөл хийж чаддгүй тийм. Төгсгөл дээр баг сүүлийн би нэг тоо харж байсан чинь 5 оноо ойрхон үед 10 тоглоход нэг л хоёрхан л болсон байгаа. 8 ажигдсан байгаа. Тэнд уугааг байна гэдэг төсөлд уугаач юм аглаачлаа тий. Тэгээ тэнд чи хөгжиж байгаа залуучууд биш байлчин юм байна. Одоо сая тэр Японоос ирсэн тулгаа идэрч явах юм байна. Йоо ямар гоё. Айгуу гоё. Тэр содном жамс бол ройлын тоглогч нар байна, хөгжиж байгаа тоглогч нар байна. Одоо энэ дэр нэг альфа хэрэгтэй байгаа. Тэр нь уугаа. Яг альфа татагтаад байгаа тий. Гоё. За юу. А нөгөөх нь яг өсгөтэй санал хэлж байна. Хов шонхрууд. Ховдөг нь. Хаан Шохрот. Хаан шонхрууд баг сая Веслиг авсан шалтгаан бас гэдэг та нар сая өсгөө үзгийг хэлчихлээ. Весли дээр Весли чин металд тий хамбаг энтертэй ажиллаж байсан магадгүй уулзчихлээсэн байх таньдаг л баг. Уулзчихлээсэн. Тэгээд хамбагч өөр ямар амар менежменттэй банк билээ. Одоо тэнд байгаа ерөнхий менежер нь харсан биз дээ өрнөө мөлөг очсон. Тийм шүү дээ. Өөрөө хаан банкны ажилдаг олон жил ажиллаж байгаа хүн баг 10 жил ажиллаж. Тэгээд өөрөө банкач мэддэг, спорточ мэддэг. Тэгээж мэддэг, тоглогчооч мэддэг. Тэгвэл би шонхруудыг бол амар гоё болно гэж харж байна. Өсгөө ирээдүй. Ууга одоо 28 та залуу. Дахиад 4 5 жил асуудалгүй. Альпаиг явчихад Робингууд нь зөндөө. Робин. Байна. Завхан Brothers болон доороос хөгжлийн лигээс гарч ирж байгаа багт боломж байгаа юм уу? Уугааг авах уу? Уу байгаль та гэхдээ ууга юу үсэх юм? Тийм. Одоо 3 удаа мөнгө авсан хүн юу үсэх юм бэ? Мөнгө медаль авсан хүн юу үсэх юм бэ? Авраг авмаар шүү дээ энэ чинь. Тэгвэл шонхруудгаа авраг авч чадах уу? Шахрууд илүү. Гэхдээ энэ 100 ч бас олон зүйл болно л да. Энэ чинь шууд одоо байгаа тоглогч төр гэхээс илүү бас ямар тоглогч чөлөөтэй агент болох тий. Ямар тоглогчийг авчрах юм. Инээр төсөөлөх үлээ. Импортын сонголтын дээр хэр мөнгө хаях юм. Тий. Мөнгө хаяхгүй мó. Одоо хаанбаг ороод ирсэн. Би бол хаан шохруудыг бол импорт дээр бол үнэхээр хэрэгжил бол бүр амар л хүн авчирна гэж бодож байна. Яг үүндээ бол. Энэ жил бүр мөнгө нь байгаад авчирч чадахгүй байх тохиолдол байна шүү дээ. Фейлдгээд. Одоо энэ жилийн металлын ер нь баг бас нэг гол нэг юу чинь л тэр импортив байж шүү дээ. Тийм үстэй. Тийм тийм. Би бол өрнөн бэлэгт итгэж байна нөгөө тэр олон жил сагсаар явцсан өөрөө гадаад солонгос тоглож ирсэн. Ерхий менежерийн төвшөнд бол цаачин нэг багийнхаа балансыг бариад хэрэгтэй тоглогчроо олоод импортооч зөв сонгож байгаа. Магадгүй энэ зууны хөдөлгөөнөөр орч шонхрууд 2-т Монгол тоглогч бол авах бах. Тэгээд нэмээд уугааг авцсан гэдэг төсөөлөхөд эвгүй байхгүй. Тэг ингээд төсөөлөд бодоход сонирхолтой гоё юм те. Яг зүгээр миний дотоод зүгээр юм шүү. Яг үүндээ бол үнэхээр жижигэл гэж байгаа болохоос уул нь ингээд буцаад металл багтаага байж байгаа цуг буцаад гаргаж ирээд дахиад дээдлэгтээ орж ирэл зүгээр одоо лоялтигийн хувьд те юу гэх юм те. Үний хувьд их гоё юм. Үнцний хувьд. Үнцний хувьд. Тий. Нөгөө талаараа үнэхээр шигшээ багийн тоглогч те ингээд бас лигийн нүүр царайсан тоглогч энэ зөвхөн багтгүй те Монголын хүмүүс нүүр царайсан тоглогч учраас бас хөгжлийн лигт бас харах бас хэцүү юмтэй үзэгчтэй үед. Та нар зүгээр санхүү талаас нь дотроо зөрчилдөд байгаа. Харин яг хүний хувьд бол юу яагаад байгаа юм бэ? Дотроо алдсан гэдэг. Багтаа гэж хэлэх гоё. Үнэнтэй нүүр тулна гихчээр одоо та нар зүгээр санхүүгийн хувьд бодоод үз. Дээд лигийн багийн төсвийг бид нэр ингэ зөндөл дамдаа ингээл сонсч л байгаа шүү дээ. 2-4 тэрбум. Тэр мөнгөөр хөгжлийн лиг тоглож чадах юм уу? Тэрийг хаанаас босох вэ гэдэг чинь тийм. Босгол тоо эзэд нь вэж ин спонсорууд нь вэж ин олдно. Гэхдээ хөгжлийн лиг дээр тэр хэмжээний зардал гарах байгаа юм. Одоо Western Warriors багийн төсөвчин тэр бом давцсан гэж яриад байгаа шүү дээ. Тэр ойлгомжтой л асуудал. Тэмүүжи эдийг авч байгаа юм бол болдоо эдийг авч байгаа юм бол залуучууд одоо лигийн багийн тамирчтай харьцуулахад эдгээр магадгүй тэрнээс доошоо аваал тэнд очиж тоглоагүй л үү. Санал болгож байгаа л. Тэгэхээр дээд лигийн багийн төсвөөр хөгжлийн лигт тоглох тийм амар том риск гарах хэрэг байгаа юм. Тэгэд тэнд нөгөө нэг хүчтэй бүр тэгж амар хүч төрөмгий
Питал магадгүй уугатайгаар бүрэн бүрэлдэхүүнээр байх юм бол энэ жил плей-офф асуудалгүй байсан багш. Тэгэд яг тэр багийг аваачаад хөгжлийн лиг дээр тоглуулна гэдэг чинь санхүүгийн хувьд амар буруу алхам байхгүй. Питал уугатайж маргадгүйч импортоо зөв сонгол нөгөө залуучуудаараа хөгжлийн лиг дээр асуудалгүй л гарч ирэх багш. Би бас нэг зүйлд гайхдаг. Инх амар шүү дээ. Инх амар ч бас лигт чигчээ дуудагдсан шүү дээ. Инх амар бас үргэлжлүүлээд хөгжлөлт металтай үргэлжлүүлэх гэдэг асуулт тасна. Гэрээ нь ямар байгаа л гэдэг л юм л та тий. Гэрээ яа чин одоо нэг драфтын эхний сонголт те гэрээний хувьд одоо эдэр чин ямар гэрээ байгуулж байгаа бол тэр гэрээний нөхцөл юу заасна талаа маргал Хийхгүй. Тэгэхээр чи юу вэ? Ууч гэсэн жижиг ч гэсэн ялгаагүй л гэрээтэй байгаа шүү дээ. Айгу хандин дээр баг нь уян хатан ан гिचгээр Одоо зүйл бол жижигээг болохоор чи ингэж байгаа юм чинь за чамд уян хатыг гингүүт хатаа андыг гингүүт инх амар би дээдлэгт ингээд тогломоор гингүүт нүггүй чи манай багт тоглох. Одоо харин ийм л юм санхүүтайгаа л холбож бодож чи санхүүгийн хувьд бодоод үзсээ уугаад дархан бол хэдийг санал тавьсныг бүгдээр л мэдчихэж байгаа шүү дээ. Бусд багууч гэсэн сэлэг боднос чи юу лээ баг тэр бомбер мэдхгүй хийдэж. За бас нэг жоохон олон болкод шүү дээ 3 жилийн тэр бом пост бичсэн л байсан шүү дээ. Тэгэхээр за болко арай нэг төвшин өндөр байж магадгүй. Уугаагаас. Гэтэ тийм хол зөрөхгүй шүү дээ. Юугүй ингэж хол зөрөхөр юм биш үгүй. Тэгэхээр уугаа магадгүй 200 нэмэх сая гэрээтэй байж магадгүй. Одоо та нар саруулын гэрээ мэрэгэл толон болоо хэн бид юм. Ингийнхэн гэрээг ингээд зарлаад байна шүү дээ. Дам дамантаа ингээд 150 лгэн 180 лгэн. Магадгүй уугаа 200 нэмэх гэж төсөөлье. Тийм бол тэр хүнийг тэнд миний төрөний хэлдэг байхгүй. Заавал хөгжлийн лиг дээр тэгж өндөр зардал гаргаад уугаатай бол хөгжлийн лиг дээр асуудалгүй авраг авна байх юм ер нь бол. Бусад залуучууд дээр импортуудаа зөв сонгочих юм бол метал бол асуудалгүй шүү дээ. Би бол тэгж бодож. Тэгэхээр тэр өндөр хэмжээний зардлыг гаргах уу 1-2 жилээр өөр багц зээлээр явуулаад нэмээд магадгүй. Одоо энэ чинь бизнес шүү дээ. За 1 жил найцтай өгье. Чи цалингийн нөгөөрөө манад нэг нэмэх нь тэдэнд өгье. харин Миний асуугаад байгаа зүйл чинь ондоо аахгүй. харин Жижигэд уян хатан гээд нөгөө чинь баг цалинтай байхгүй юу? тийм баг цалинтай болохоор нь өөчм цалинч өгнө байлгана гэх юм уу яах юм бол гэдэг тэр асуулт байхгүй. тэдрийг бид нар мэдэхгүй л те. Зөвхөн магадгүй эндээс заяа. За металл яг тийм байдаг юм байж ингээд ирж гараад ирэх юм. Тийм потенциалтай баг үнэ. Тэн дээр марах юм байхгүй. Тэгтээ металл энэ жил фейлцсэн унж байгаа. Тодорхой үнэтэй нүүр тулцсан. Одоо тоглогчтой тоглогчтой ирээдүг бодоод уян хатан хандна гэж байна. Одоо сая яг мандахалтын хэлдэг санаанд бизнес гэрээг нь зарах юм уу? Тэ? Зээлэр өгөх юм уу? Цаашаа тоглогчтой болоо зээлэр тоглох юм. Эргээ бага бодоо зээлэр өгж болж юм тийм ээ. Эсвэл гэрээ зарах уу? Ийм нөхцөл байдал хаашаа явах вэ? 29 настай Монгол улсын шгшөөгийн тоглогч Монголын топ 12 тамирчны нэгийг заяа. Энэ жил зүгээр сапмор болох гэж хүүхдэд харьцуулж яриад байх юм. Үгүй би гэрэний хувьд яриад байгаа. Гэрэгийн хувьд яриад Гэрэний хувьд яриад. тоглогчтой Тоглогч биш. тий. Уунаад ингэж явуул гэчээд нөгөө хэд нь явъя би илүү санал авчлаа явъя гингүүд нь барьж үлдэх юм уу гэдэг л асуугаад байна шүү дээ. Тэр чинь гэрээ байж байгаа юм чи. Баг ямар шийдвэр гаргах вэ? Харин тийм. Санхүүгийн хувьд шийдвэр гаргана шүү дээ. Одоо Тэрийг л асуугаад байхгүй би. гэрээ нь байгаа. Бүгдээр л байгаа шүү дээ. Тэд нар чинь гэрээг үл байж гэж дээ. Бүгдээр л гэрээтэй. Нөгөө заалтууд нь бүгд л адилхан л байгаа шүү. Тэгэх юм бол баг ямар шийдвэр гаргаж болох вэ? Санхүү дээрээ шийдвэр гаргана шүү. Би 2-3 тэрбум төгрөгийн зардал гаргаад хөгжлийн лиг дээр ингэж те хүчилж гарч ирэх юм уу? Зөв менежменттэй залуучуудтайгаа их амар тийм их тэмүүлэн хөгжлийн лиг дээр ална шүү дээ ер нь. Тэр үт тамирч тоглохыг хүсэхгүй юу яах юм? Яг өсгүй. Ягаад Зүгээр- тоглохыг хүсэхгүй. Өөр Гэрээтэй. дээдлэг тоглохыг хүсэх юм шүү. Үгүй. Дээдлэг дээр сая яг үндэ энэ залуучуудад хэдэн минут олцсон юм. Улирлын туршид 8 минут, 10 минут. Би зүгээр энэ тамирчны нэрийг хэлээд байгаа болохоос биш бишэр металлын бүх тамирчтай хамаатай шүү ер нь бол. Тэгэхгүй баг цөмөө бариад залуучуудтайгаа барих юм бол за яг инхтер чөдрөө хоёрын хувьд нэг өөр асуудал гарч магадгүй тэр хоёр ч одоо нас нь төр өмөрөж 30 гарчлаа шүү дээ. Тэгэхээр за сүүлийн хэдэн жилийг доор өнгөрөөх өөр багт хэрэгтэй газар очих уу гэдэг. Бусад залуучуудын хувьд бол яагаад нэг жилийг хөгжлийн лигт болж болохгүй юм? Тэнд хөгжиж шүү дээ. Хөгжлийн лиг чи ямар зорилготой? Хөгжлийн лиг шүү дээ. Тийм үү? Хөгжүүлэх гээд байгаа лиг. За Тэгвэл асуудал байлаа. За Одоо ч яа энэ хүн яг нэг хэсэг үедээ ярилцлаа. Нодон цуг драфтлагдсан хүмүүсийг сонсоод бэлэг ундрах 5-аар драфтлагдсан үг шүү дээ. Магадгүй майнерт байсан бол Болко, Батэрдэн хин бэдийн Тэн Чунхон моо бүгднгийнхэн сэлгээ болол энэ жил 5 минут хүрэх үгүй, тоглох үгүй гэдэг асуудал. Одоо тэнд чи 20 нэмэх оноо дундчлаад багаад дийшээ гараад ирлээ. Одоо тэр хүн чинь зах зээл дээр эргэлтэнд орж эхэлж шүү дээ. Өө энэ чинь гоё залуу. Би тэр дээр санаа нийлээд байгаа шүү. Окей. За Хоёр үзгүй. Гэрэг 2 хүнд
өөрөөр хандаж болноо. Аа. Шалтгаан нь санхүүгийн хувьд асуудал Мгм. бодно тооцоолно шүү дээ. Санхүүгийн хувьд. За тухайн тамирчин чинь металл багт 10 жил хүчин зүтгэгдсэн нэг удаа тий одоо аха эзэн одоо захирлаа ч юм уу тий би 10 жил ингээд төдийгөөс өдий хүртэл бага аваад ирлээ. Одоо энэ жил намайг явуулаад өгөөч гэж уугаа нэг гуух, их амар гуух хоёрыг ярьчих. Тий яг нөхцөлөө хувьд өөр л дөө. Уугаа хүндлэл явуулахаа л Тий. бод. Их амрыг л ахын дүү сайхан хөгжижээ. Иргэжилчээ алдна. За Багийн бишрэлт лидер металл болоод удирдлыг 10 дугаар байраар өндөрлүүлсэн бол бүрийн скор Монголиас бас нэгэн хэсэг яг унах тэр эрсдлийг нуруунд дээр үржсэн багштай. Мгм. Гэхдээ арай нэг өөр нөхцөл байдал руу бас удирдлагын сүүлийн тоглолтуудад өөртөө авчиж чадсан. Өөрсдөө хүчээр очиадсан тий. За энэ багийг ярихаар шууд надад хоёр зүйл ярмаар байна. Нэгт энэ багийг энэ жил бол Wesley Мгм. за чирсэн гэж хэлэхэд бол буруудахгүй те. За Wesley чирсээр байгаад ер нь бол эхний 8 9 рүү орох боломж 10 руу унахаас эрсдлийг хамгаалаад ингээд 9-д оруулаад ингээд плейний тоглолт руу байралд тавьчлаа те. Мгм. За тэгсэн чинь удирдлагын сүүлээр маш том солилцоо болсон. Wesley-г Rally Ross-оор солилцсон. Мгм. За Rally Ross би Rally Ross дээр юм ярих гэдэг. Rally Ross өнгөрсөн жил Налах Бизон багаас яваад Mongolia-с багт ирээд Mongolia-с багийг плейний тоглолтод хожоод энэ дээдлийг тавьчихсан хүн дээ. Мгм. За тэгсэн чинь бүрэн скор Mongolia-с багтай солилцоо гээд. солилцоо хийгээд Мгм. буцаад Mongolia-с тэрчлээ. Мгм. Mongolia-сгүй буцаад Mongolia-с тэрчлээ. Дахиад плейний тоглолтод Rally Ross тоглохоор болчихлоо. Дахиад аваад Наадхан дээр ч юм бол би зүгээр ийм л юм сонслоо. Rally Ross-ыг тоглохгүйг сонссон. Бүрүү? Зүгээр яг Rally Ross зүгээр плейнээс баг дэдлэгт оруулдаг хүн Мм. юм. Тэр хүн чинь бас нэг ментал байгаа л. Тийм. Би бол зүгээр тэгэж сонслоо. Сонсчоод харин бодох нь за нэрэж тийм юм да тий. Одоо баг нь плей-оффдох гээд явж яхад нь шууд л чи тэр баг руу яв тэгээ плей-офф. Чин олон солилцоо гэдэг чи яа дээ. Энэ бид нар харж 5 жил 3 жилийн гэрээтэй тоглогчтойгоо ингээд солилцчихийдэг асуудал. Чи ганцхан жилийн гэрээтэй тоглогч наасаа солилцохоор тэгэхгүй гэрээний заалтан солилцох заалт байдаг ч юм байдаг ч юм байхгүй бах зүгээр амаа яриагаар тохиролцоол наасаа шотлогцсон баг. Одгүй Wesley ч гэсэн солигдоод чи шонхруудад оч гэсэн би тоглохгүй гэл Wesley дэрх. тэр яг статус нь солилцоо гэдгээр явсан юм уу? Тэгэл бичээл хэлээ. Солилцоол гэдгээр л яа. Гэтэ энэ ч амар сонь. Би тэр гэрээ Монголын одоо энэ багуудын гэрээг мэдэхгүй л байна л та. Гэтэ эн чин NBA шиг тогтцсон олон жил явдаг 3 5 жилийн одоо эдгэр чи бол импорт тоглогч нар тий. Бид нар 3 жил 5 жилийн гэрээтэй Монгол тоглогч нарыг бол хоорондоо солилцоо байхгүй ойлгомжтой ойлгоод байна тий. Эдгэр импортуудыг яг 3 5 жилээр хизэж гэрээ хийж чаддаггүй шүү дээ. Тухайн улирлаар. Бүр сараар нэгдэж. Хид хий зүгээр ойлгосон Сараар шүү нь бүр плей-офф Нөгөө нэг- гэх юм уу те. Импорт одоо багтаа нэгтгэх юугал слотол ашигласан юм болоо гэж бодсон шүү дээ. Баяртай гээд эргээд оронд нь авсан. Тэрнийх нь Магадгүй. үндсэн дээр яг хоёр баг зүгээр солилцоо юм шиг харагдсан л. Ишибашигийн солилцоо юм. Гижил би Тийм, зүгээр тийм. харсан. Мгм. Гэтэ одоо зүгээр би Монголиасын хувьд Россыг битэд болуулаасаа гэж бодож байна. Дургууд хүчгүй байх. Тийм бүр эсрэгээрээ нөгөө талбай дээр Нөгөө хуучин Монголиасыг дээшээ оруулж исэн Росс биш болчул яах юм. Эрсдэлтэй бас. Яг түрүүний аварснаа шууд буцаагаад орж ирсэн жил талбайд онгойгоо. Одоо ёстой юу? Одоо Лигийг самраад. Монголиасын нөгөө статистикийг харж ирсэн. Энэ Головей, Wesley хоёр ч хамт тоглосон тоглолт тийм. цөөхөн юм билээ. Тэгээ хамт тоглохдоо баг 50 орчим үе амжилттай л. Баг 50-аас дээш байсан шүү. 50 орчим. Сүүл тожигдсон. Тийм. Тэгээд нэг 7 одоо энэ 8 ажил шүү дээ. Энэ 8 ажил дээр хамуулан дээр нэр хамт байсан. Тэгээ үлдсэн 19 хожигдлынх нь 9 гэдэг чи 10-т нь байгаагүй байхгүй хамт. Тэгээ нэг нь санаж Юм металтай жилд тоглож байхад Wesley нэг 5 минут тоглоод тийг нэг хөөгддөг тийм. Тэр тоглолтыг хамт байсан гэж тооцвол нэг 10, тооцохгүй л 9. Гэхдээ удирдлагын өмнө Mongolians-ыг яг United шонхрууд эдрээс илүү үнэлжсэн тий. Тэр бол үнэн тий. Бүрэлдэхүүнийг харсан ч тэр Wesley-г авсан. Одоо бид нар шонхруудыг ярих бах тий. Шонхруудыг бид нар өөрөөр үнэлэл эхэлсэн шүү дээ. Шалтгаан нь Wesley гэдэг нэг юм одоо өөрийгөө баталсан тоглогчийн талаар л яриад шүү дээ. За Mongolians дээр ярих юм бол дахиад нэг яриа байгаа. Удирдлагын сүүлийн хоёр тоглолтын дээр хэн үлдэх вэ яах вэ гэдэг нэг юм асуудал байсан тийм. Метал ганцхан тоглолт үлдсэн. Тэр нь хов шонхруудтай байсан. Яг хөө тухайн үед бол хов шонхрууд байсан. Одоо хаан шонхрууд. Хов шонхрууд. Mongolians бол хоёр тоглолт. Хоёулаа хожил авахгүй бол Mongolians 9-өр үлдэх байсан. Тий. Магадгүй шонхруудыг метал хожсон бол
Монголиас сүүлийн 2 тоглолтоос нэг л очиход Монголиас өрүүлтгэл. Яг энэ хөзөр нь хинд байсан. Метал бол хүний гарт орсон. Метал биш. Монголиас төсөн баг. Метал ч хүний гарт орсон байхгүй юу? Бусдын тоглолтоос хамааралтай. Хожигдоосоо гэж. Монголиас бол бүх юм нь өөрийнх нь гарт байж хаад тоглолт 8-aalцах талаар яриа гарсан. Тэр бол аимшигтай. Тий. Одоо тэр тулгай гавьяд бичсэн байсан шүү дээ. Бид нар бол одоо ингээд үн сэтгэлээсээ тоглоно. Ингээд 100 саяар 8-aalцсан ингээд бидний талаар бити юм яриад байгаа чи бид нар батал тоглоно. За эсрэгээрээ заяа. За яг шонхроод хожигдсон. Хожигдсон бол яах вэ? Тинч тест боо юм бол шүү дээ. Метал мөнгө авцсан болох юм уу? Мөнгө өгцөн болох юм уу? Шонхрууд нь авцсан болох юм уу? Үнэхээр метал одоо нөгөө шонхруудыг бүр ингээд сонирн байдлаар оруулж байгаа. Хожигдох хэрэггүй болгоцсон тий. Магадгүй шонхрууд хожигдсон чинь хүснэгтийн байрлалд амар гоё нөлөөтэй өөрт нь таатай нөхцөл төр байсан бол яах вэ? Эсвэл хин нэгэн тоглогч нь бэртэлтэй байхад нь тоглоулахгүй байсан бол нөгөө мөнгө авсан яриа чи бүр их болох юм яах. Гэтэ энэ яриа гаргасан баг нь өөрсдийнх нь гарт бүх боломжинд байж хахад ийм яриа гаргадаг багийг бол. Энэ дийдлэгт байх хэвээр баг муу юм биш юм би мэдэхгүй нь одоо. Энэ яриач нэг метал завхныг хоцсны яг дараа гарсан яриа тий. Завхан ч гэсэн метал сүүлийн 2 жил плей-офф дээр алуулсан баг шүү дээ. Тэгээд завхан өөрөө ингээ 8 унцсан юм чи одоо тэр балгаас бол. Хожигдохгүй тоглоогүй л. Тий шүү дээ. Та нар завхны асуудлуудыг бүгд мэдж байгаа шүү дээ. Стөвнийг авцарсан уу? Авцарсан. 2 сарын 5-нд Стөв Монголд ирсэн үү? Ирсэн. Тэр өмнөх баг клиренс бичгээ аваа. Тэгээд тэр чинь нэг импорт багийн клиренс. Тэгээд тэр чинь тэр тоглолтын дээр би буруу санааг бол Элморыгоо тоглуулсан шүү дээ. Тэгсэн шүү дээ. Одоо нөгөө Стөвнийг авцархаар Элмор ч одоо бодвол намайг явуулчлаа гэж бодож байгаа шүү дээ. Тэгээд зөрүүлээ заа чи тоглолцохоо нөгөө энэ тэр гэж жагаад тоглуулж гинэ гэдэг чи очихшил байгаа баг. Тийш завхан угаасаа ямар ч хожигдгийг гэж тоглох шин чи байрал шийдэх өөртөө энэ чинь 11 хэд амжилттай мангар чухал байна. Одоо тэгэл ингээл харж байгаа л нэгээр гарсан эпс тэд харчиж байгаа. Нэгээр гарч ийна гэдэг чинь нэгээр л гарсан л уу гэжтэй. Сайн л байгаа нэгээр гарч. Тэгээ Монголисын хувьд бас асуух зүйл байгаа нэргээд ороход одоо эндээс барууны дайч домрдын богнууд хөвсгөл нэг үе төшиг баг гэсэн 4 баг ба шүү дээ. За яхаа хоцсон баг нь юу авраган шууд ярлах гэхэд 2 дорсон баг дэд аврах те. Дэд аврахтай энэ тоглолт те. За тэнд хожил байгуул чадах уу? Үгүй яг импорт. Релироос яг мандахтай хэлсэн тоглох хүсэлгүй нэг гарч ирэх үү эсвэл бүр тоглохгүй байх уу? Тэр хүний сэтгэл зүйд маш хэцүү байгаа шүү дээ. Хаан жуурууд багийг одоо энэ 7 дугаар байр 6 дугаар байраар гарлаа гэхэд релироос нөлөө маяа. Улирлын ихнээс ямар их байсан бүгдээ мэдчихэж шүү дээ. Тэгэд энэ хүнийг unrespect хийгээд ингээд буцаагаад монголчууд энэ тоглолт руу дахиад нэг тоглолт шаа гэд. Ер нь бол тэгээ явуулчлаа шүү дээ. Ер нь чи шаад юм чи шаа гэд. Бараг л тэгчлээ шүү дээ. Юу нь бол тийм те. Эсрэгээр тэр үн миний хийснээр аварсан үн алчгүй дээ л гэдэг. Тэгэхээр энэ үнд тоглох. Тэгэхээр энэ Монголиасын эх жилийн ирээдүй бас хэцүү болж байгаа. Бас одоо энэ тоглолтоор шийднэ. Энэ дээр ямар амар багууд гарч ирэх хэдүүлээсээ ярьж байна. 2 тоглолт. Төрүүлж 2. 2 тоглолт. Тэгэхэд энэ 2 тоглолтын дээр нь хоёулын дээр нь 2 дараалж хожих. Чимээс л 2 ажилладаг гэсэн. Гол сая сүүлийн тоглолтод оролцоогүй шалтгаан нөгөө нэг улсынхан шгшөөгтүүд явцсан юм билээ. Тэр гол бол эргэж ирээ плейн тоглох гэсэн. Австралцтай алуулчихдаг. Тэгээд би бол зүгээр Монголиасыг плейн тожих төлхөөр нь Рос биш гэж харж байна. Эрсдэлтэй байхгүй юу? Тэр хүнийг тоглуулаад тэр нь заас тий байна одонд тэр нь ямар хамаа байна гэж бодчихгүй дээ. Тэдний оронд баг өөр импорт авсраад одоо хугацаа биш дээ дахиад нэг 2 3 7 хоногийн дараа тоглоно. Өөр импорт авчиж болох байлоо. Болно шүү дээ. Болох л үү? Болно. Өнгөрсөн жил бизон ч болохгүй лөө. Мос ч байж байгаа дэрсэн шүү дээ. Би тэр дүрмээ сайн мэдгүй. Плей-офф бол 72 цагийн өмнө хамгийн сүүлийн импорт авдаг тий. Энд чинь гэтээ плей-ин чи эхлэх бол дахиад 72 цаг байж магадгүй л. Магадгүй. Тэгэхгүй мэддэгтэй болохгүй хаа. За ямар тач улирлыг бүр скор Монголианс бишрэлт метал 2 баг маань нэгэн доошоогоо хөгжлийн лиг рүү унах нөгөөтг нь плейний тоглолтыг гэсэн нөхцөл байдал төр үлдлээ. За тэгэхээр энэ ярианы дараа хэдүүлээ өнгөрсөн жилээ улирал эхлэхээс өмнөх таамгийг ярилцъя гэж бодлоо. За би байгаагүй. Юу байсан? 91-ийн таамаг бол байгаагүй. Тухайн үед манай хүн чинь би байгаагүй. Гадна дотны галуу шууганы бүрээс хэллээ. За тэгээ мандахаас эхэлнэ. Хэдүүлээ ярилцъя. За нэг дис чипс гэсэн байна. Нэгээр авчээ. Сайн байна. Түнтэй байлаа. Зөв. Тасын үлгүүд гэсэн байна. Зөв. За гуравт би бол бишрэлт метал багт итгэл үлээл гэж хэлсэн юм. Энд дээр нэг X фазер дуургая. Дөрөвт Эрдэнэт Miners.
Зөв. 5 цэлэнг бодос. Зөв. Мгм. За 3 дахьыг фейлдсэн учраас BCH дээр алдсан байна. За Монголоосыг бол би 7 дээр гэж. Завхныг 8 дээр байсан. Завхан бол зөв байна. Зөв. Дархан ховч хохрууд 2 дээр алдсан. Хантай биш. За жи хэд юм бэ? 5 байна. 5. Эхний 5-аас 4-ийн таасан байна. Би бол тэр чигээрээ фейл үлээ. За тэгвэл өсгөө гараа. Энэ хүн бол C авч шүү дээ. Шалгалтаар бол. Одоо энэ дээр чи нөгөө нэг угсаал бүгднгийнх нь таамаг гэж байдаг бол бишрэл метал багийн таамаг бүгдийг эргүүлчихэж байгаа. Тий. Магадгүй ингээд унжсэн бол энэ дээр nice ороод ингээл доошоо байрлалд ороод явах гэж л тээ. За өсгөө. Би нэг багт итгээг уучлаарай. Хов чонхрууданд. Мгм. Би амьдаага ийм амар хүн байсан гэж би мэдээгүй. Тэ. Итгээгүү яа ууч. Үй, Хоёулаа сүүлийн SRX-тэй яг адилхан тавьсан. Гэхдээ ингэсэн бах те. Сая энэ үлрэлийн хувьд хамгийн их бас фэнтэй болсон тоглогчтой нэг Тийм шүү өсгөө дээ. ярьж Оо, байна. ойлгомжтой. Үнэхээр гоё юм. Би хүртэл баг фэн болчихчих. Амьдагаад дэмжиж байгаа. За энэ эхнээс нь эхэлж. За, эхнээс нь Нэр явъя. нэгти аяад. За, Eps гэсэн байна. За зөв. За, Nice гэсэн байна. 3 байна. За, энэ яг сүүлч идэгдсэн юм уу? Одоо ихтэй 3 За. дахь байна. За, 3-т сэлэн боднос. 3 байна. 4-т хасын үлгүүд. 3 байна. Би бодносыг бас арай л ингэж гарахгүй гэсэн. Тэгэхээр яалтч үйлрэлд уучраа олохгүй байсараа тэгээ төсвөрүүл уучраа оллоо л доо. 3 байна. За, хасын үлгүүд 4-т, 3 байна. 5-т Miners, 3 байна. 6-т Metal, 3 байна. 7-т Mongolians. Би 3 Mongolians-ыг ингэж унна гэж бодсоо бодоагүй. 3 байна. Mongols итгэлээс. За, 8-т Brothers. Зүв байна. Би Brothers Eps 2-оор таасан байгаас тээ. Тийм ээ 2 л таасан. За, тэгээд Дархан United хов чанхрууд гэсэн байна. Мгм. За мөн нэг. За би Пүрвэгийн намыг уншаад За, мөний хамгийн сүүлд нь За, хайх. За Пүрвэ маань ингэж хамгаалжээ. Пүрвэ сонсож байгаа лаа. Би энэ гэхдээ чиний өмнөөс одоо чих халууцгаа шүү. За нэгт Eps гэсэн байна. Зүв байна. Хоёрт хасын үлгүүд, Зүв байна. гуравт Эрдэнэт Miners, 3 байна. дөрөвт Бишрэл Метал, 3 байна. тавт Сэлэнг Боднос, Зүв байна. зургаад BCH Knights, Найцыг нэлээд хойгоор. долоод Mongolians, 3 8 Захан байна. Brothers. За 9 сарууд дээр дархан энэ 5 чонхрууд гэдэг багийг тавьжээ. 4-ийг таачаа. Энэ завхан За, Brothers миний- бүгд 8 тавьсан шүү дээ. Завхын бүгд нэр Гэтэ найдаж. надаа хов чонхрууд гэдэг баг бүх хүн одоо та гурын хамгийн сүлт шүү дээ. Тэгсэн чинь нөгөөх нь одоо алдчих шүү дээ. Юу Энэ бодож чинь байна? улирлын Тий. дундуур гой юмуд хийцэн. Хийцэн, Асгалжуулагчаа тий. авчлаа. Түүгээ. Асгалжуулагчаас илэрхийлээ. Батойгийг Сонгосон импорт нь ч гоё байла. Хуугаг хамгийн Авсан. зөв сайн тоглуулдаг үнэн байж Тулаад байгаа. тасалж Тулаад тасалжуулагч. Мгм. Хуугаг үнээр гоё тоглож. Одоо энэ жилийн баг шилдэг тоглогч нар ярихаар яриа тий байгаа бах. Тэгээд Веслиг авчлаа. Ингэн гэж хийж боддог. Тий, тий. Тэгтээ яг Wesley-г авсан ч яг плей офт л та. Гэтэ шонхрууд бол Аваг байсан бол маш гоё маневр хийж авсан. Үгүй Norm Bell, Rally Ross хоёр гоё болсон шүү дээ. гоё гоё. За мөнийг тамгийг. Мөний нэлийн тамхтай гуссан шүү. Эпс Тэглэг байх уу? За байна. байна. Хүлгүүд. Тэгээд Knights, Miners, Bodens дараалан зөв бай. Эхний 5-ыг бол Яа. шууж яасан шүү дээ. Гэтэ 5-ыг таасан байна. За, металлыг ерөөхдөө дутуу үнэлсэн. Гэхдээ миний бодсноос илүү доош явсан. 6 дээр тавьсан байсан. За, Mongolians-ыг бас нэлээд дэшээ үүсэх болов гэж ерөөхдөө үзэж ирсэн. Захан Brothers-ыг хідүүлээ бүгд 8 дээр тавьсан байлээ. Тийм байна. Ер нь бол плей-оффын эхний шатыг бол бүгдээрээ зөв Тий. таацсан. Тий. Эпс Brothers гэх. Apes Brothers хоёрыг те. За, тэгээд ховч шонхруудыг би плей-ины тоглолтод Дархан United-ыг би өчиггүй умнаа гэж ганцаараа тавьсан байна. Уучлаарай. Ер нь угаасаа Дархан United тов чогрууд хоёр л ер нь унах магадлал эрсдэл өндөртэй байсан тий. Улирлын яг эхлэлт бол. Тэгээ улирлын дундуур бол хамгийн сайн ажилласан багийг бол хаан шогрууд гэж хэлнэ. Энэ улирлын дунд бол. За, 6-аг зөв таасан байна да. За, 60 баярлалаа. ганцаараа шалгалтанда тэнцлээ. За ингээд мөөнийгөө үлдээгээд гуруулаа гарах уу та. 60. Нөгөө сагсаал яри би гэх. Сагсаал ярив. Та гурав мур бол би бас ч гэж гайгүй. Яа бас өөрийг Хараач тээ. Эхний Тий, тий. 3 50F гэдэг байгаа шүү дээ. Ой, гэхдээ 99 бол баг бас л фейлний л байгаасан. Би гайгүй аа. Гэхдээ эднэр шүү дээ. Бүгд энэ байрал бүгд хамгийн сүүлийн тоглолтоор шийдэгдсэн шүү дээ. 4-5-аас биш ээ. Тий 4-5-аас бусд нь. 4-5 бол эрт тодорхой болсон. Сүүлбэрэг 4-5 болсон. Эхний Бас 3 бусд нь бол бүгд сүүлийн 3 тоглолтоор Тэгсэн шийдэгдсэн. ер нь бол эпс улирлын нөгөө амар хүн түнд асуудлууд байгааг бол угаасаа нэгээр гарах нь бат байжээ. Ингээд эргээд харах. Тий. Энэ Одоо Тий шүү дээ. тал дараалал хийгдсэн шүү дээ. Монгол юуны бүрэлдэхүүн тэн дээр бид бас шөөмжлөлтэй хандсан дээ. 5 дараалж байна. Тий, тэгээд Томс Робинсны бас төсөөлөг гэмтэл хэрвээ одоо байсан бол гоё шүү дээ.
баг болгонд нэг NBA-ийн бас нэг нэртэй тоглогч нар байж ахаар байсан шүү дээ. Улирлын нөгөө шагналуудыг 3 сарын 5-нд буюу энэ 4 өдөр өнөө аварц тодруулна гинэ. Тэгэхээр одоо тэрний тамг өгчихөө. Эх 7 хоногт ярихад Шилдэг тоглогч. за шилдэг тасгалжуулагчаас эхлэе. Ойлгомжтой эпсэн тасалж болгоч л та. Спилэсөө Тий. Юу лээ? Би Одоо ч хувь харах лөө. мэддэг. Одоо тэгэл тэгэл ингээд дундаа дасгалжуулагч хоорондоо холиос Харин тий. тэгэрж бас хэцүү үйтэй. за хэнийг гэж бодож байна? Хамгийн шилдэг тасгалжуулагч. За би бол Knights-ын тасалж болгоч энэ жил авч магадгүй. Бүтэн үйлрэл төр чигт нь баг тасалж болсон. Тэг ихний 3 бараар гаргаж чадлаа. Тэгтээ хасаа үлгүүдийн тасалж болгоч ч гэсэн яавал бас энд дугаарыг тасалж талимдуулаад бас үгүй юм л илэрхийлээ те. Багт бол маш том хохирол багт Тий. гэлтгүй лигийн хувьд тий. За лиг нэг Монгол улсын баг те. Шебагийн хувьд ч гэсэн бас ихтэй байж болох. Миний таамаг ч гэсэн ер нь бол BCH Knights-тай санд нэг байна. Магадгүй саяны асуудал болоог байсан бол бид нэр арай өөр юм ярьж байсан баг тий. Магадгүй саяны асуудал болоог бол хасын үлгүүд баг маань Station Super League гэж явж явах гэж үгүйсэхгүй амар олон харамсалтай тохиолдлоос бол маш олон юмнуудад хэрвээ гэж байдаггүй ч гэсэн ер нь бодох нэг хэрвээ тий олон юм нэг за ярианд өргөжлүүлж байгаа тий би бол одоо яг энэ нөхцөлөдлийг харах юм бол SGF-ийн тасгалжуулагч гэж харахгүй байна. Энд 2 3 солигдсон уу? 2 3 солигдсон. Яг амжилтынх нь хувийг харахаар өндөр байж магадгүй ирсэн цагаас хойш. Ирснээсээ хойш хожил нь Өндөр. 10 хожиж 2 өжигдсөн өндөр гэж хэлээ би тийг сонссон шүү. Тийм Асар биш шүү. шүү. 5 дараалж хожигдсныхын дараа ирсэн санагдах юм. Тий. Тэгэхээр айгүй хожлын хувьд өндөртэй байна. Өндөр. Тэгэхээр магадгүй. Тийм. Гэхдээ Knights-ийн дасгалжуулагч дээр л би бол бас Улирал гиснээс Ягаад тэгэхээр энэ 3 жан хожил ажлыг ижлэн бохгүй. Бүгд гуруулаа 18-9 те. А тэгэнгүүт хуваараа бүгд тэнцэнгүүд Knights-ын тасалж хамгийн давуу тал нь хамгийн урт хугацаанд тасалжуулсан болж байгаа. А тэгтээ хүлгүүд ч гэсэн бас авах боломжтой. Энд чинь нөхөд өгч бол одоо юу гэдэг хүлгүүж авах болдоо үстэй те. Тэгч авах боломжтой. Тэгэхээр би Knights-уу хүлгүүд хоёрын тасалжуулагч авах магадaltaй гэж бодчих нэг үнцэн үйлрлээр тасалжуулсан гэдэг үг. Ер нь бол улирлын амжилт төрүүлсэн багуудаас л яригдах байх. Гэхдээ би зүгээр арай өөр өнцгөр бодоход магадгүй ховч онгоцруудын тулгаад өгч болох үцгийг зүгээр хардаг. Тулгаад тасгалж. Ирэхээс өмнө ховд ямар амжилттай хаана явжлаа. 2 доор л байсан шүү. 2 доор 9 10 хавцаа 9. Ирсэнс нь шиг болоод тий амжилтын хэв нь бас ундаг тасгалжуулагч юм а тий. Гэтэ за яг Тасгалжуулалтын урд чадвар Knights баха. Би бол Knights гэж. За би магадгүй хүлгүүд гэж бодож байна. Хүлгүүдийн тасгалжуулагч бас өндлөл үзүүлээд нөгөөдөх магадл өндөр Тий энэ чинь болохгүй юм байхгүй. Яг бүх шаардлаганд бүгд гоёлол хангацсан байгаа юм ч те. За шилдэг 6 дахь тоглогч. За наачстай хэрэгэлзээтэй юм байна те. Би бол түшиг л гэж бодож байна ер нь бол. yes. Ер нь л түшиг ах уу. Хөлгүүдийн. хоёр ихэр төшиг толгой хоёр гоё юм тий. Шилдэг 6 дахь тоглогч нар дээр өрсөлдөж байгаа хүмүүсийг би данарт зүгээр мэдээлэл авсныгаа хэлээд. Түшиг байгаа бах. Толго байгаа бах. Тий. Ихэр байгаа. Дашка байгаа. Тэгээд дархны нэг тоглогч байсан. Энэ одоо яг орж ирэхгүй юм байна да. Тэгээд хууг байгаа. Тий. Товч охроо тий. Гэтэ хоёугаа чинь сүүлийн тоглолтод гараа олчиход байгаа сте. Нөгөө 60 дэв билээ. Тэрийг барьж байгаа. Зөв. Энд чин улирлын 3-2-т нь Тий. Сэлгэнээс Тий. нөгөө росто байсан үе юм уу ботхоор хууга дандаа сэлгэнээс хэлсэн. Тэгээд 10-аас дээш оноо дундсан энд ганцхан байгаа. Тэр нь хууга 14.2 1 байна. Нөгөөд нь 8 7 8 7 6 7. Тэр би энэ дээр бол хууга гэж. Би бол энэ жил хоёр ихэр хоёлоо барыг шанал авч голоо гэж боддог шүү дээ. Шот ихрүүдгээ өгж болдог болоо. Амжилт нэгсэн тоглогч дээр тулга нөгөөх нь шилдэг 6 дахь төвшөг байж магадгүй. Би бол тэгж Би бол шилдэг 6 дээр түшиг гэж бодож байна уу. Би шууд амжилт За нэгсэн. ийм сонолтой. Түшиг гэхдээ гараанд хэрэг гарсан бэ гэдэг. Их цөөхөн гарсан. За би Эндрэгийн бэртэлтэй үед түшиг бараг гарсан баг чи шүү. болохоор түшиг. Тий. Түшиг үү. Би бол хууга гэж. За. Дараагийнхан шагнал болохоор амжилт нэгсэн тоглогч. Тэн дээр бол тулгыг гэлээ би бол тулга дээр бол нэлээд байрсарт байгаа шүү. Энэ бол болдог бол би хинд өгмөр байна. Барсаад өгмөр байна. Тэр хүн чи MVP төрсөлдөд байгаа юм шүү. харин тий. Харин болдог бол гэж штэ. Өнгөрсөн жил гэхдээ яагаад болохгүй гэж өнгөрсөн жил Болко MVP төрсөлдөж байгаад хин Болко
амжилт нэгсэн Тийм MIP гэсэн. Амжилтанд нэгсэн тоглогчийг миний хувьд тий. Тэр статистик үзүүлэлтээр Мгм. агсыг нь харна Тий. гэхээр Тийм. Барса өнгөрсөн жилийнхаас яг тэгэж амар том тоонуудаар агсан бол. Агсан. Түшгийнх тулгых амар агсан. Тий. Толгойг бас байгаа тий. Бизонт сэлгээнд байсан минут багтаа байсан Бродерст ирээд одоо заяа би зүгээр тулгыг ягаад авах үнцгийг хэлчихье заяа. Монгол тоглогчдыг оноо авалтаараа тэргүүлж байгаа 10 тоглогчдын 4 5 тэнүү 5 6 тулга баск хоёр зэрэгцээ явж байгаа. Оноо авалтаараа Монголын лигийн топ 10 тоглогч нэг. Бөмбөг таслалтаар Завхан Бродерсын 4 хүн ихний 10-т байгаа. Энэ дотор тулгаа бас 4 тэнүү 5-т явж байгаа. За ассист ребаунд дээр бусд үзүүлэлтүүд дээр чихний 20 мөр яваад байгаа. Өнгөрсөн жил хаана байсан? Тийш. Хийдсэн. Тэгэхээр энэ дэр бол тулга өсөлтөгч баг. Би бол харин хамгийн бүр бат итгэлтэй байна барыг тулга авчих واخаа л гэж бодож байгаа. MIP. Үнэхээр яг амжилтанд агсан уу гэвэл агсан гэж үздэг. Тэгээ одоо эффект үзүүлж шин. Өсгөөгийн ярьж байгаа үнцэг болохоор нөгөө өөр үнцэг. Тий. Ирээдүй болж байгаа хүнд MIP бас өгöd идэг тий. Дэлхийн жишгийг нөгөө NB-г хараад Нүүр царай болох тий. Тий. Тийм. нөгөө жаад өгсөн чи жаа нөгөө Бэйнд өгдөг шиг. Жаа чи өөрийгөө MVP гэж бодож байсан шүү дээ. Тухайн үйлрэл бол тий. Тэгсэн чи MIP өгсөн чинь энд өгч байсан шүү дээ. Бэйнд. Мөн ингэ тийм байна. Ми өдөө үнээр ботсон юм байна. Гоё яриултаа яасан. Ямар яриа яриултаа. Яг таамаг алга. Яг За, нарийн дахиад харахгүй л бол. Тэг rookie. За энэ бол ойлгомжтой. Тий, боломжтой хоо. Би үстэй. Өсгөө гэж. Өсгөөтэй хамгийн ойрхон өрсөлдөж байгаа нь төгөлдөр баг. Төгөлдөр баг. Найцын. Тий. Хамгийн ойрхон өрсөлдөж байгааг л төгөлдөр. Найзын төгөлдөр үү? Шүш. Юуны Монголис. Монголоос харин тий. Монголисын төгөлдөр. Гэхдээ энэ дээр надад бас нэг санаа байна. Хэрвээ Япон тулга эрт ирсэн бол энэ өрсөлдөд орж ирж шүү. Драфт тий. Хамгийн гол нь драфт шүү дээ. Драфт тооцохгүй наад шилдэг рүүки чи. Тэр MVP зүг авах гэдэг. Бүгдийг авах гэдэг. За sorry. Драфтаас харах юм бол өсгөө бол Уушлаар ярих юм үзчихсэн алдаа. өсгөө энэ дээр тасрахаа авах уу тий. Өсгөөтэй ер нь марах хүн баг. Тий, нөгөө нэг эхнээсээ ч ер нь яг ингээд гоё замдаа сагчлаа тий. Минут олдоод. Өсгөө ч угаасаа үеийнхнээсээ ах юм байлаа шүү дээ. 2002 оны Солонгост 3 жил байж хагаад Монголд ирсэн юм байлаа шүү дээ. Тэгээ бэлэн байгаа. Тэгээ бэлэн ороод ирсэн. Солонгост бэлтгэл хийж хагаад өрөөд ирсэн. Хэд оныхоо? 2 оных. Оо тийм. Одоо 24. Одоо энэ Азаа хин эднэрий ч үе явахгүй. Барса эднэрий ч Тийм шүү дээ. Барса дээр үе. Яг ачсан юм. Тэгэхээр чи энэ хүн чинь бэлэн, би хаана бэлэн, сэтгэл зүйн бэлэн Тийм байна тийм. ороод ирж Өсгөө байгаа. шишээ өгт дуудагдах. Дуудагдсан шүү дээ. Аа. За окей энэ Тийм дээр. байна. За одоо шилдэг хамгаалалт тоглож. За наач ч одоо. Одоо үзүүлэлт статистик бас энэ чинь айгуу Би одоо болдог бол энэ завхан Бродерс энэ урж чогмыг хамгаалж тнийг авчаасан. Үндэ. Тий. Үндэ. Эсвэл 3-нд зэрэг нэг өгдөг ч юм. За. Урд чугмын хамгаалалт бол сайтай будагтай талбайгаас л ер нь хамаг асуудал яваад байгаа шүү дээ. Тэгэхээр магадгүй тэнд дашка, баска гэл нэг стилүүд Мэндэ шилдэг. Тийм. Гэхдээ энэ шагналт чинь амжилттай холбоотой шүү дээ. Холбоотой холбоотой. Тий. Түр би болдог бол гэж шүү дээ. болдог бол гэсэн Тий. шиг. Тэгтэл айгүй хэцүү сонсогч чинь тий. Тий, хамгаалалт дууч чинь одоо бас нэг томьёогоор боддог. Тий. Стил болгонд бөмбөг таслал. Тий. Тэгээд товтлон хамгаалтын самбараас авч байгаа бөмбөг авал. За тэгээ эсрэг багт алдж байгаа. Энийг хин аавна гэж шууд хэлчих үү. Асуу үлгүүдийн барсаа. Энд яв. Чипоиго. Defensive player of the Урд чугман дээр үнэхээр барсаа нөлөөтэй байгаа. Стилэр лигийг тэргүүлж байгаа. Тэг эсрэг багт оноо авч байгаагаараа алдж байгаагаар. алж байгаа. Стилер лигийг тэргүүлээгүй шүү. Стилер Хоёр үлзий орны- өсөх тэргүүлж байгаа. 2-д орж илээ. Яг адилхан 2.4 2.4. Тий 2. Яг адилхан шүү. 2.4 2.4. Тэгэхээр тэргүүлж л байгаа гэсэн. Яг коэффициент дэрж байгаа даа шүү. Аа. Яг энэ дээр Сэлэнг бодносын одоо 3 сургуулиас нэгцэн идэвчтэй жоохон эрт ороод ирсэн бол бас энэ өрсөлдөөнд орох байсан байх гэж бодож байна. Аа. Би бол барсаа гэж бодож байна. Тэгвэл яг нөгөө шагнал ингээд тэнцвэржүүлэх гээд байгаа даа биш үү? Бүлгүүдээс хүн юм авахгүй ч гэж харж магадгүй. Гэхдээ Барсаг хамгаалан тоглож авбал хин ч марахгүй. Би л Тэрэндээ биш шүү л гэж хэлэх гээд байгаа. Тэрэндээ биш шүү. Барсагийн ур чугам дээр хамгаалтанд үзүүлж байгаа нөлөө бүр амар байгаа. Нодон жил нөгөө саруул амар их нөлөөтэй байсан шүү дээ. Бөмбөгтэй тоглогчийг саруул хамгаалдаг гэсэн бол одоо Барса тэнч үзэд тарж шүү дээ. Тэгээд тэр яг хідэн багуудынхаа холбогчийг хийдэг үзэхгүй юм дайраад байгаа. Одоо нөгөө нодон жил би нэг пост оруулж явах хүмүүс нэг жоохон ягаад гэсэн нэг Барса Болко 2 бол одоо манай өнөө цагийн 1-2 болчихлоо шүү дээ. Энэ нэг вэ, хин нэг 2 вэ гэдэг бол маргаантай асуудалчод байгаа. Яг яаж ашиглах вэ гэдгээсээ тэр хоёр хүний даваа. Ямар багт ямар тоглогч тэр байх вэ гэдгээсээ ч ямар. За ингээ гоё шүү дээ. яг одоо энэ яриан дээр хэрвээгээ оруулъя.
За. Тэгээд хэдүүлээ цаашаа хаттай явцгаа. Хэрвээ Дараа оруулсан. дууссан уу? Одоо MVP. Аа. За MVP дээр бол тэгээд За MVP-гээс арч. Тэгээд тэрний араас яриа. Эрдэнэ цогтоо уучлаарай гэж. Дөөх юм байна гэж. Одоо энэ нэгээр орсон 3 багийг те 3 багаас болно гэж чиж байгаа байхгүй. Энэ 3 хоорондын хожил хожигдлоор яг адилхан хожил хожигдолтой мөртлөө хоорондынхоо хожлоор Эвс ч нөгөө 2-2 очсон. Тэгээ нэгт ороод ирж байгаа. 18-18-18. Энэ 3-аас 3 хүн нэрлэл Барса Эрдэнэ цогтөө гуруулахгүй юу? За би 90 цогтойг өмөрөөд нэг юм хэлчихв. Тэглэг байх уу? Авах боломжтой. Ассист лидер. Ассист лидер заяа. Тэгээд үндсэн статистик гаргаж байгаа ассист, стил, самбар. За самбар дээр байхгүй. Монгол толгочтой шүү. Ассист, оноо, бөмбөг таслалт, Хуваараа нилээн дэш. тэгээд нөгөө нэг тоглооны хувь гэсэн зүйлүүдээр Эрдэнэ цогт тавуулан дээр нь 5 статистик үзүүлэлтээр их Монгол толгоч ихний 5 тавуулан. Бүр ассистээр тэргүүл. Ассистээр Монгол толгочтой тэргүүлсэн. Тийм, ассистер Монгол тоглож байгаа. А дүлгөн болохоор самбраар Монгол толгочтой ихний 2-т явж байгаа. Оноогоор Мардын дор 2-т явж байгаа. Тийм, оноогоор 2-т явж байгаа. Самбраараа 1-т явж байгаа. Тийм. Тэгээ бодохоор цогтой зүгээр өмөр гүнзгэн бүх үзүүлэлтүүдийг хэрвээ хардаг бол одоо нэмэх гэсэн юугаар ингэж хардаг бол Эрдэнэ цогт авах боломж байгаа шүү. Хөөе, хэдүүлээ нэг Ассист нь өндөр байгаа. Тэгээ шууд таамаг өгч л даа тэгвэл. Тэгээ би Эрдэнэ цогт дөгнөө. дөг. За би Эрдэнэ цогтыг өмөрөөд гэж. Өмөрөд ч баг. Өмөрөө Би өсгөөгөө өмөрөөд Би аа. одоо ингэж бодож байна заа. Шилдэг хамгаалан тоглогч MVP 2-оос айгүй том арга болчиход байгаа. Энэ хоёр ч угаасаа хамгийн топ 2. Тэр магадгүй дөг энэ жил шилдэг хамгаалан тоглогч авч болно. Бас нэг Яг тэгэхээр багт үзүүлж байгаа нөлөө амар өндөр юм. Блокороо ч гэсэн ихний 3-т явж байгаа шүү дээ. Тэр стил хамгаалал тэр самбраас бөмбөг авч байгаа байдал самбраар угаасаа нэгт явж байгаа шүү дээ. Тэр магадгүй дөг депой болох юм бол Эрдэнэ цогт MVP байхыг үгүйсэхгүй. Хэрвээ Барса депой болох юм бол дөг MVP болох байх. Гэхдээ ингэж харахгүй бах. Өнгөрсөн жил давхардаж өгөхгүй л дээ. өгнө. Өнгөрсөн жил Аза шилдэг хамгаалалт тогч MVP 2-ыг цуг авсан шүү дээ. Болно давхардаж өгөх. Гэхдээ энэ жилийн өрсөлдөөн чи ийм их байж хахад нэг хүнд 2 давхардах магадлал нь маш бага байдаг. Барса яагаад хамгаалалт тогч болохгүй? Яагаад дөг болохгүй? Яагаад Эрдэнэ цогт MVP байж болтгүй энэ ч гэдэг юм. Ингээ харах юм бол магадгүй энэ 3 хүний 2 нь энэ 2 шагналыг. Хэдүүлээ юу яах вэ? Нөгөө одоо За хэрвээ шагналд гардуулах ёслолын нөгөө нэг постэр бэлддэг штэ. 3-ыг бэлтчихээ те. Юмиг яаж мэдгүй. Юмиг яаж мэдгүй те. Доктор бэлтчихээ. Азад юу Барса дээр бэлдээ. Өнгөрсөн жил яалаа. Тэгээ тахгүй манай өсгөг нэг юм зураг штэ. Дугаар болгон дээр хэрвээгээ ярьдаг. Өнөөдрийн бэлдсэн хэрвээ болохоор түрүүн дурддагдсан нэг нэр айгүй олон нод дурдагдлаа. Барс болт. Амжилт нь агсан MVP хамгаалан тоглогч гэл те. Энэ жил бол үнэхээр онцгой байгаа. Тэгээд East Asian Super League дээр хүртэл тоглолтуудыг бид нэр харлаа. Ерөөдөө тоглогч нар бас олон улсад гараад туршлагачих одоо ямар одоо ийм шат тактикийг нэг тоглогчоос харж болж байна. Тэгвэл одоо шигшээгийн би нэг хэдэн нэр нь нэрлээ л да. Нэг номер дээр буюу холбогчийн байралд тоглох боломжтой. Барс болт, Болор Эрдэнэ, Ган Эрдэнэ, Үлзий орчих, Ууган Баяр. За 5 нэр нэрлэе. Байса 50-аас Байса ирэх баг. Монголд тоглогч нар шүү дээ. Тэгэхээр Барса энэ жилийн хувьд энэ жилийн өсөлт нь энтгээр 4 тоглогчоос илүү гарсан уу, гарч чадсан уу? Буюу шигшээгийн гарааны холбогч болж чадсан уу? Сая өнгөрсөн жилийн хувьд Болког бид нэр бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Шигшээгийн нэг номер дээр гарч болох нэг номер юм байна. Тэгвэл Барса Болкогоос илүү гараад явсан уу л гэж. Өнгөрсөн жилийн хувьд бол тэр хүлээн зөвшөөрсөн. Би бол тэгэж бол нэгт гэж бол хүлээн зөвшөөрөөгүй. Нэгт бол Болко хэвээрэл байсан. Өнгөрсөн жил өсгөөтөр нэг ярьж байгаад нэг байрал болгоны шилдүүлэх гаргах баахан комент хүмүүс бичиж үлзий ярьчих марших байх хэвээр мостой гэл өө юм болсон шүү дээ. Тэгэхэд бид нар нэгт Болко, хоёрт Барса, гуравт Ууга гэж оруулаа. Тэгэхэд яг л шигшээ багт энэ 3 дуудагчсан байна. Нэг тэгэл Болко гаранд гарсан Барса 2-оор гарч ирсэн, 3-т Ууга гарч үлзий ярьчих байгааг. Энэ жилийн тухайд бол би дахиад би Болко. Болкод тэр нэг бусдад байдаггүй нэг юм байдаг. Ялагц сэтгэв. Талбай дээр мэдэрдэг клач яриул их юм баг. Яг магадгүй майнерс ингээд 4-өр гарцсан учраас Болко дарагдаад байна л да. Эхний 1 2 3-т байх юм бол Болко бүх юм дээр хэрэгтэй. Тий. Окей. Let's go. За энийг ярихаас өмнө над зөвөр төрсөн сэтгэлгээлийн тасалжуулагч гэдэг зүйл холбогчийг бол холбогчтой үнэхээр сайн ажилт юм байна.
холбогчийг хамгийн сайн сайжруулдаг хүн ерөөсөө л тасгажуулагч 100%. Тэрэндээ би үнэхээр санал нийлдэг. Болко яаж гарч ирсэн юм? Гэрээг тасгажуулагчаар тасгажуулж тий сэлгээнд нь ганагийн ахыгаа сэлгээнд байсан ч гэсэн гараа нэрхээ хүртэл авах хүртлээ хурж гарч ирсэн шүү дээ. Барца яасан юм. Бас тасгажуулагч байгаа хамгийн хайртай одоо бүх хөлбөр комбинацыг бүгднгийн хамгийн ойр байж сураад тий тэрийг нэг талбай дээр хэрэгжүүлээд гарч ир тэг ямар амар тоглож болж тий. Тэгэхээр энд бол нэгт бол үнэхээр тасгажуулагчийн одоо бүр тусгайлан тий тэр тамирчид өгж байгаа тэр чадраас бас хилдэг холбогч төрдийн болов гэж би зүгээр бодлоо. Монголын хувьд. За тэг яг энэ асуулт дээр хариулахад бол Барса Болко хоёр бол яг 50-50 юм байна. Гарааны эрхэн дээр бол 50-50 юм байна. Яг 20-20 минутаа за боли 15-15 минутаа хуваах юм байна. Ер нь бол. Гол нь яаж ингэж гаргаж юуны удлаар за гарааг бол тухайн эсрэг багт тааруулж гаргах гэж би бодож байна. Өөрийнхөө багийн ростер тааруулж. За тэгээд энэ хоёрыг гарах үе дээр нь яг ямар тоглогчтой хамт гарах вэ гэдгээс шалтгаалж гаргах баг. Түүнээс шууд Барса гараа гингүүтээ шууд 30 нэмэх минут ч юм уу Болко гараа гингүүтээ 30 нэмэх минут өгөхгүй байх гэж бодож байна. Жишээгийн үед бол. Зүгээр яг за яг тэр тоглолтын момент тэр нэр. Зүгээр би бол одоо Барсаг одоо яг ингээд нэрмэлэх юм бол Барсаг нэгтэй байд Болког хоёртой байна. Ер нь. Яг одоогийн нөхцөл байдалтай. Одоо яг асууж байгаа юм дээр ур чадрын хувьд тий. За олон улс тоглосон торчлого энэ юуны хувьд бол би Барсаг арай илүү үзсэн. Яг түрүүний хэлдгээр тий. Дасгалжуулагч ингээд сайжруулж байна. Өөрөө бас толгойд авах шаардлагатай байгаа тийм шүү дээ. Тэгээ талбайг мэдрэх мэдрэмжээр талбайг харах, талбайг бүтэн зураглаар нь хардаг, гаднаас нь харж байгаа юм шиг хардаг. Дасгалжуулагч тэр самбар дээр ингэж дээрээс нь зураад хөлбөр зурж байгаа тэрийг талбай дээр нүдэндээ яг олгож хардаг хүмүүсийг амар санал боддог шүү дээ. Бас менталитет чухал байгаа тийм. Тэгэхээр ер нь бол яг тэр талд бол яг одоогийн нөхцөл байлаа. Тэгээ залуу хөлт учраас би Барсаг арай жоох илүү тэр бүр энэ жилийн тухайд бүр амар клаачулж. Тэгээ өөрийгөө бүр бас мэдэрсэн нэг одоо ингээд тоглол дээр гаргаж байгаа үйлдэл celebration тэгээ өөртөө ихтэй байгаа итгэл нүрт ингээд хүмүүс ингээд татаад байгаа тийм. Ер нь бол одоо нэг цаасан дээр бичигддэг үзэл юм байна л да тийм мандахан хэлээд байгаа тэр клач байдал гээд Болко ихэнх тоглолтын дээр ихний 3 минут заяа. Ихэнх тоглолт дээр ихний 3 минут дээр нэг оноо нэг 10 руу төгөхгүй явж байгаа заяа. Дөрөвдүгээр үе дээр 10 нэмэх оноо авч байгаа. Тэр нь дандаа эсрэг багтаа оноо ижлэгэн байх, эсвэл дутуу, эсвэл оноог таслах, эсвэл бүр яг одоо нөгөө нэг сүүлийн 1 минутанд бүр эсрэг багийг хүнд байдалд оруулах, тайм автлан шидэлт ч юм уу. Эсвэл оролт ч юм уу, эсвэл бөмбөг тасалт ч юм уу. Ийм клач үйлдэлүүдийг амар хийгээд байгаа байхгүй. Болкины хувьд бол, Барсагийн хувьд бол. Бисээ Болко гэлсэн нь тий. Болко ч гэсэн тийм шүү дээ. Ер нь эхний хэдэн минутанд багийнаа тоглож байгаа сүүлийн минут дээр клач шидэлтүүд дээр Болко бол айхгүй хийдэж шүү дээ. Тэгэхээр нэг үе бид ярьдаг шүү. Монголын одоо сагсан дээр дутуу байрлал 1 номер болон 5 номер гэх. За яг 5 номер стилт байгаа тий. Нэг дээр тэгэхэд одоо бид ингээд ярих хүмүүст болчиход шүү дээ. Болко, Барса, Өлци. Сайхан байна. Уугаа атар ингээд Шгшөөгийн бүрэлдэхүүн дээр өнгөрсөн жил нөгөө нэг BCL-д ойлаад 50 хэмжээсэн шүү дээ. Тэгээ нөгөө 50-д дэдэг Баясатай уулзчихсан. Энэ жилээс бол нөгөө гэрийн клубын гэрийн бол арай уян болсон. Монголын шгшөөд багаас урилга санал ирвэл боломжтой гэж байна. 26 оноос гэжсэн шүү дээ. Одоо энэ жилээс байхгүй. Тэгэхээр бид нар энэ жил Баясаг харж магадгүй. Нэг номер. Тэгэхээр бүр гоё болж байгаа шүү дээ. Тэгээд талбай дээр бас нэг 2 найруулагч гарчхаар ямар ашигтай бас бид нар мэдэн шүү дээ. Магадгүй бид нар инхи одыг энэ жил харж магадгүй шүү. Яа. За яг Барса юу Болко юу гэдэг асуултан дээр бол тийм байрсартай байна. Тэгвэл аль нэг нь бүр тийм нэгнээсээ бүр тасарсан шууд нэг. Гэхдээ бид нар амар гоё одоо флекс болчлоо тийм. Болко, Барса 50-50. Окей. Чи таслах юм шүү баг. Би таслахгүй. Ингээд тэнцүү байж байна. Ингээ гоё юм байна. Гоё юм байна. Хил амгүй гэж. Тий. За, тэгвэл хэдүүлээ цаашаага ярих бас нэг сэдв бол яг одоо өнөөдөр плей-оффын тоглолтууд явагдаж байгаа. Тэгэхээр эхний шатн дээрээ зүгээр хамгийн сонирхолтой цуврал аль хоёр багийн хооронд өрнөх боломжтой хэдүүлээ ярилцъя. Тэгээ бас яагаад те. Тэгээд хоёрдугаар шат ихтэй ярилцахгүй. Хэдүүлээ дараа нь бол ямар ч тач эхний шатыг хамгийн сонирхолтой цувралыг аль гэж харж байна. Энийг ярихаас өмнө хэдүүлээ нэг ийм зүйл ярьчих уу. Очраануудыг багууд хоорондоо хэрхэн сонгосон бэ гэдгийг ярьчих уу. Сонгосон байё. За өөрсдөө сонгоцсон юм. Ер нь бол сонгосон шүү дээ. Тий, сонгосон шүү дээ. Сонгосон нь бас тоо утсан юм байгаа шүү дээ. Дархан United эхний 3 байр тодорхойлоход Дархан United баг сүүлийн тоглолтод хожигдсон бол 8 хүлгүүдээс зөрөх байсан заяа. Дархан United-тэй хожиж бүр хүлгүүтээ таарэ гэж гарч ирсэн. За Brothers бол өчиггүй Эбстэй тархасаар аргагүй болсон. За Bodens Miners хоёр бол тархан айл хэдийн эрттэй ойлгомжтой болсон тий. Угаасаа тэр сүүлийн тоглолт нэр ч гэсэн энэ хоёр ихний юу нэг хоорондоо юугаа химлээ мэдрэлцээд авсан шүү дээ. За зөрөөд хаан шонхрууд Knights 2 шонхрууд бас Knights-тай таарыг гэж тоглосон. Ер нь бол өөртөө сонгосон. Чи яагаад тэгж бодчих? Сүүлийн тоглолт хэрвээ шонхрууд хожигдсон бол доошоо
юу яагаад унаад хүлгүүд юм уу эпсэ тоглохсон байхгүй. Тэгээ тэр хамгийн сүүлийн тоглолтын чинь хүлгүүд өөр юм. Өөртөө хожигдсон мэт. Тэгсэн. Өөртөө хожигдсон шүү дээ. Харин тэгэхээр дот лидэн сонгоод байгаа юм уу, дээд лидэн сонгоод байгаа юм Би бол дот лидэн сонгосон. Би бол дээд лидэн яасан бол нөгөө дот лидэн байрлал сонгосон гэдэг байхгүй 6-7-8-ын байрлалыг. Би бол Дархан Юнайтедыг энэ дээр хамгийн том уу? ярих Сонгогдсон гэдэг дээр одоо энэ өчигдөр тэр уржиг дээр л нөгөө Эпс зах хоёрын хамгийн эхний тоглолтод дууссаны дараа нөгөө дараас нь Miners Бодос хоёрын тоглолт болсон шүү дээ. Тэгсэн шүүгчтэй холбоотой гэдэг мөнгөч нөгөө SGFC-ийн эзэн мөнгөчин бичлэг оруулсан билээ. Miners зах хоёрыг бол огт ярихгүй байна. Нөгөө багийн эзэж гэсэн одоо баг бичнүүд гахаанууд эсрэг биш гахааг нь бодонгууд эсрэг гэх. Зэрлэг гахаал гэж ярьдаг үстэй. Анди өрсөлдөгчөө үл хөндлөсөн байдал нэг талдаа нөгөө өрсөлдөгтөө шатаах гэсэн бас те орлого байж болох. Өдөр талаа байж болох. Шатаах гэхээс одоо ингээл зөндөө муу мох юм гарч эхлэх гээд шүү дээ одоо. Энийг л гаргамааргүй одоо энэ 8 альцлаа гэдэг яриа те. Яг давуу байдал нөгөө багта очсон металл тим юм ярьсан бол айгу муу эвгүй байхгүй те. Унах гад одоо Монголоос шохроод хоёр тим яриа ярьсан бол металл эвгүй. Нөгөө талд нь өөрсдөд нь бүх боломж нь байж байгаа тим яриа гарч ийн гэдэг асуудал байна. Плей-оффын даа ялангуяа энэ дэр окей нэгээр гарсан баг бол үнэхээр фаворит мөн. 8-аар гарсан багтай тоглож байгаа. Гэхдээ ярихгүй байж болохгүй. Нөгөөт нь 4-5-аар гарсан баг шүү дээ. Бүр тэгж ярьж. Бүр Miners нь 4-өөр гараад зү. Тэгээд ягаад тийм юм. Яг хөө тэгэл өөртөө тэгээд тэр ярианы дараа одоо шууд тоглолт руу гарч тий. Miners Бодос 2 тоглолт. Үнэхээр Miners бол тоглолтыг агуулгаар нь баг аваа залцсан шүү дээ. Таны хувьд эхний шатны хамгийн сонирхолтой зурлал маань уу? Биш. Knights шохрууд. Одоо зүгээр яг саяны яриа дээр үргэлжлүүлэл Бодос Miners 2-ын эхний тоглолт. За энэ цуврал бол ойрхон нэг шилбэрхэн дуусахгүй шүү гэдгийг Miners бол харуулчлаа. Underdog байгаад байгаа шүү дээ. Хүмүүс бүгдээрээ л Бодосыг хожин бараг Бодосыг финалд л гэж ярьж байгаа. Касс бол хийдгээ хийж илээ 20-10. Гэхдээ талбай дээр ямар амар удаа энэ. Тэрийг бол бүгдээрээ харсан баг. Би Стонийг харж байгаа юм шиг л явчихлаа. Өчигдөр нөгөө Tonight Show-н дээр орсон нь үзлээ. Гэртээ ихнэр хүүхдүүдэд юу авч очих вэ те Монголоос бэлэг гэсэн чинь чемпл гэж л. Тэр бол тэрийг эхлээд бол би за энэ хоёрын цуврал ингээд яах нэ Касс жоо удаан байна бэлтгэлгүй формгүй ирсэн болов уу гэж харж байсан. Нөхөр тим менталтай ирж ийн гэхээр бас л эвгүй үзлээ л. Тэгээд ер нь бол тийм шүү дээ. Cousins яг би болоод яг тэгж яриад байгаа. Cousins хийх юм а хийж ийн те. Тэгтээ нөхөр бас нэг боломж үсгээд доошгоо аваад өөрөө дайрах боломжууд зөндөө өсөн шүү дээ. Яг тийм нөхцөлд Cousins-ыг зогсооход хэцүү шүү дээ. Яг одоогийн яг Miners-ийн бүрэлдэхүүнээс яг зогсоог юу юм. Тэр өөрөө жоохон би бол хийж байгаа. 100 өөрийгөө жоохон дайшлал хэлчих юм бол бас хэцүү шүү л гэж хараа. Цаа чин тэгээд олон тоглолт, олон лиг үзсэн, олон тоглолт үзсэн. Ямар тоглолтод нь өөрийгөө нэг ямар тоглолт дээр нь дайшлаа. Өнгөрсөн жил гэсэн харагдаа үсттэй. Knights дээр чухал үед дээр нь оноо авч байгаа л энгүй үед дээр нь өөрийгөө сулж байж байгаа л хөлгүүд дээр ч гэсэн яг чухал үед дээр үнэхээр дайшлаа. Талбай дээр амарж байгаа л дайрччихээ. Талбай дээр амраа. Харин өөрийгөө нөгөөл хойшоо ингэж татаж ингэж явж байгаа л тэгэл яг дайраад ингэж эхлэх юм бол бас энэ боломжийг харин Miners алдахгүй хэрэгтэй байхгүй. Яг тэр үед дээр нь тэр зөрүүг нь гаргаад бүр цохилт өгөөд бүх тоглолтын дээр нь өөрийг нь зөтөж ингээ хацын цагтлж зурх байхгүй. Яар муухай. Нэрэ тэгмээр байгаа байхгүй. Тэгжиж бид нар гой зурвал үзсэн зү. Кассасууд нодн бол эрэхтэй бооцоо хаанхын лиг Монголынхоо гэж авч байгаа дөрвөлчийг ерөөсөө ожигдцсан. Энэ жил цаа чи өөрийн бодож магадгүй те. Гэхдээ юу хоёр жил муухай шүү задгаж чи те. Спорт сонирхогчид за тэр дундаа монголчууд бол ирэхэд андердог хожигдж байгаа багийг илүү дэмждэг те. Тийм байгаа баг талтай. Тийм ч утгаараа яг энэ одоо Miners судлан Боднос гэсэн хоёр багийн цувралд дийлэнх дэмжигчид зүгээр магадгүй Miners-ийн талд байх магадaltaй гэж би бол хараад байгаа. Миний эргэн тойронд байгаа хүмүүс ихэнхдээ ер нь бол Miners-ыг дэмжиж байгаа гэж. Тэгээ Бодносыг бинүүч амар их. Тэг яг ихэнх хувьд ихэнхдээ ерөнхий спортынхоо хувьд гэх юм бол нөгөө андердогуудыг нэг ажиглагдаад байгаа. Тэгээ яриад дараагийн шатаа яриад ах юм бол бүгд л дургу нөгөө баг ил дэмжиж штэ болох. Тийм учраас харин түрүү яриа эхлэхэд 2 дахь шатыг хэдүүл ярихгүй шүү. Гэхдээ би энэ зурлыг ярих юм ярихгүй мó? Чи өөртөө ярмаар байгаа зурлал. Яг энэ зурл руу ороход бол энэ зурл дээр бид нар Cousins л гэдэг шүү дээ. Яг үндэ Дек Монх Ананд Батоёр эдгээр хөлөөр онцлмоор байна. Тий. Формонд ороод ирсэн байлээ. Ороод ирсэн байлээ. Шилтүүд нь жунжуулээ. Хоорондын ойлголцол гоё байлээ. Дек Монх хоёрын тэр бичлэг тоглолтын тий. Тэр чинь зүгээр тэр бичлэгэн дээр л гэж харагдаж байгаас би нэгээ засаж байгаа. Cousins-ыг яг үндэ хамрыг амрааж байгаа хүмүүс чинь Дек Монх хоёр багхгүй юу? Кадра 3 багхгүй юу?
тэр 3 хүн самбарт байхаар космос төрж доош орох хэрэг байхгүй байгаа даа. Додолт Ер нь хэрэг. бол Тийм. одоо би эндээс хамгийн одоо бүр онцломоор болж Монх. Тийм. Монх бол үнэхээр гоё харагдчихлаа. Бөмбөг болгонд явж. Хасл геймийн тий. Ноднингийн бодност байсан 3 самбарын тоглогчийг энэ жилийн 3-тай харьцуулаад ингээд зүгээр л бодоод үзээрэй. Баг 100% зөрөө гарна шүү. Үнэн. Юугүй. Хөөе. Тэгээд За sorry. тэгээд нь штэ. Дик хиттэй энэ жил. Тий. Монх хиттэй энэ жил. Авраг авч үзээгүй байхгүй энэ хоёрын карьер. Одоо энэ хоёр чинь хоёулаа багийн лидерүүд байсан. Бүх цаг үедээ. Энэ тамирчныхаа карьер. Одоо энэ хоёр амбицаа бол дарцсан. Зүгээр сайхан залуучуудыгаа дэмжиж туслаад хийх ёстой юм уу 100% хийчээ талбай дээр гарсан 10 15 20 минутыгаа тултал ашиглаа явж байгаа. Тэгээд авраг авах магадлал. Энэ жилээр 34 35 настай шүү дээ манай 6 34. тэр хавцаах. За тэгээд энэ тоглолтын төгсгөл бас нэг зүйлийг олж харсан. Волко сүлд жилдээ алдаад кадратай нэг контактлаад бибэргүүг хийсэн шүү дээ. Тэгсэн. Волко ямар ч шартай тоглож илээ те. Энэ бол тийм амархан дуусах тоглож. Санчир ч гэсэн ямар шартай ямар амар тоглож илээ те. Энэ бол тийм амархан жидэгдэх цуврал биш ээ. Сэлэнг бодсон фэнүүд ээ. Чиста үрд 4-0 гэж дуусах бол тоглолт цуврал үнэхээр биш. Энэ хоёр дор хаяж 6 тоглолтод 6-7 тоглолтод шийдэх цуврал. Манай өсгөө юу найдгүй л те. Тэгээд юу үзэгчдийн юу хил амнаас айдгүй өөр дөрөөс та хитэн чи үзье ядаж тодчихсан. Бид дөрөв хамаг ямиг л өсгөө авч авчин да гэнэ. Айл нэг муу хөхөд байдаг. Тийм хоёр анзаарсан зүйл гэвэл манай нэг Аз импорт манай л Майнерс Аз импорт Чунхан тэн. Тин ямар гоё тоглолт ороод тэр Малазын шгшээ багийн те номер 1 оноогч байсан. Энэ тоглолтын тэр өөрийгөө харууллаа. За зөвхөн тэр товтлогоон дээр биш те. Бусад одоо самбраас бөмбөг аавал таастал гэм те бөмбөг тааслаад дурчгмын хамгаалтууд тэр маш хэрэгтэй байлээ. Ер нь баясаад баг хамгийн сайн хань болж самбар тоглосон хүн шүү. За баясаа бол хийдгээ хийх гэж үзсэн. Гэхдээ баясагийн тоглолтыг бол ихний тоглолт би тийм сайн болсон гэж бодохгүй байна. Тэгэхээр баясаа бол ингэж чимээгүй явах тоглогч шүү. Тэ удаан ингэж нэг Чимээгүй явах гэж хангалттай нэг хоёр тоглолтыг авч гарах хэмжээний потенциалтай тоглогч. Одоо өнөөдөр оройны 2 дахь тоглолтын энэ цувралын дүр төрхийг ер нь цааш нь чиглүүлэх. Тэгтээ яалчгүй сэлэнг боднос багийн будагтай талбай бол үнэхээр шигүү юм. Лээ. Орох зайгүй. Яста зайгүй юм билээ шүү. Хүлтэй байх зайгүй юм байлээ. Тий. Нөгөө дотор нь орж ирсэн бүлтрээ гарч ирэхэр л шүү дээ. Хоёрт бөмбөгд гарахгүй л ш будагтай талбай залах гэсэн. Тийм л одоо Тэгэхээр шигүү хамгийн чухал юм гэвэл ерөөсөө л Майнерсын урчгмын хамгаалч чухалж байгаа байна. Урчгманд хэрвээ хамгаалцсан байвал будагтай талбайгаас аюул багтай байна. Ер нь бол одоо яг Майнерсын давуу тал үүсэх боломжтой нь угаасаа урчгм болчиход байгаа байхгүй. Будагтай талбайд бол яагаад дийлэхгүй болчиход байна шүү. Будагтай талбай дээр Кевин Мактанелс. Нөхрийн KJ Мактанелс. Нөхрийн нөгөө тоглолтууд нь нэг болохгүй байгаа шиг байгаад байсан шүү дээ. Сая өөрийгөө харуулчлаа шүү дээ. Би хизээ хаана яаж тоглох юм мэднэ л гэж яг шиг тийм. Тэгээд тоглолт эхлэх юм Кассастай тэр тэрвэрлж байгаа ямар гоё тийм. NBA нэгэн цаг үе цуг тоглож ирсэн хоёр тийм Монголын нэг талбай дээр гоё тэрвэрлж. Яг тэр моментоос л гоё хэлээ. Би Майнерсын дараагийн нэг том хүчин зүйлийг бол нөхрийг гэж хэлнэ. Мактанелсийг хэлнэ. Мактанелс иймэрхүү хамгаалалттай иймэрхүү ухаалаг тоглолттой 20-10 дээр нь бараг 4-5 ассист өчөж илээ шүү дээ. Тэгээ бараг цаасан дээр бичгчгүй дээр заслаа маслаануудыг бол ганган сайхан тавьж илээ шүү дээ. Гэтэ уг нь мань хүн чин SF шүү дээ. Тэ SF. Даанч 3-4 номер. Тэ 3 дээр ерөг хийх хэмжээнд тоглодог. Даанч одоо бол Монголын лигт яалтчгүй жишээ нь одоо яг самбар тоглоод байгаа. Ер нь Монголд ирсэн их импортууд юм тийм дөө. Толборч цэвэр 3 гэдэг. Ирээд төв болчдөг. Гэтэ эсрэг талд нь яг бүр яг цэвэр төв байгаа байхгүй. Цэвэр дөө. Тэгэхээр бас Гэтэ доош ордгоо төв. За нэг ороод эхлүүлээ. Ер нь нэг хэвд онцлох цуврал. За Товчхон дуртаач. яг энэ би одоо энэ яг сайн улирлын төсвөл одоо таамаг өгсөн хүмүүс нь бүгд одоо эсрэг талтай тавьсан 10 тавьсан байсан ховч шонхрууд болон одоо найцын цуврал хаан шонхрууд тийм ээ хаан шонхрууд найцын энэ цуврал бас үнэхээр сонирхолтой болно гэж бодож байгаа. Улирлын төсвөл одоо улирлыг одоо маш гоё гүйцэтгээд төсвөл нь маш гоё сюрприз өрөөд за тэгээд санхүүгийн хувьд нь хэр гоё боломжтой болж ирээд ингээд бас айдсгүй тоглож эхэлж чинь тамирчид байна. Тэгэхээр бас энэ цуврал нэлээд анхаарал татсан цуврал болох байхаа. Гэхдээ эсрэг тал байгаа PCH Knights бол бас те үнэхээр хатуу самбар штэ. За наад цуврал дээр чин угаасаа энэ хэцүү цуврал болно гэдэг ихний тоглолтод баталчлаа. Тий. Эрдэнэ цогт төгсгөлд 13 оноо авааг бол Ер нь хэцүү зожигдсон шүү. За тэр Весли ямар амар клач хизээ яаж дарих юм мэддэг тоглогчийг бид нар өнгөрсөн жил
харсан бол энэ жил Металл байхад нь эпстэй тоглож байгаа тэр энэ жил 7 бүр хангалттай баталчлаа. Эрдэнэцэгтийн бид нар 13 хоног яриад байгаа. Нийт 24 он авсан л та тоглолтын турш. Гэхдээ сүүлийн баг 3 минутанд 13 он. 3 дараалж 3 дараалж 3-аас хийсэн, алдаа авч 4 жилээс шийдсэн. Тэгээд ойрхон очсон. Ойрхон. Тэр 72 75 байхад Wesley баг 3-аас шидэд хийцэн бол тэр нөхцөл байдлыг эвгүй зөрүүлээд Эрдэнэцэгт очиж шигээд 6 оны зөрөг өсөлийг ерөөхдөө тоглож шийдэгдсэн. Цаашдаа одоо би энэ юу гэж хэлэх гээд байна. Эрдэнэцэгт дахиж ингэж болгон дээр болгоныг Эрдэнэцэгт авч гарах уу гэдэг асуулт юм. Wesley бас байнга ингэж бас бүтэн тоглолтын турш ингэж чимээгүй явах уу тий. Wesley чи одоо нэг шидэлтэн оноод тэгэхээр ямар аюултай вэ? Бид нар тэр металл эпстэй хийсэн өнгөрсөн жилийн тоглолтыг бол мэдэн шүү дээ. Тэгээд шонхруудын самбарын байрлал чинь өөрөө ямар амар юм бэ? Тэр фейл гэдэг чинь бол үнэхээр тэр застаамаас ороход хэцүү юм байна. Тойроод гарахад хэцүү. Тэгээ хажууд нь нотхон жаргал зогсчихын нөгөө фокс зогсчихын эсвэл өсгөө орчих. Уугагийн тоглолт ямар амар төвшөөгцсэн юм бэ? Зүгээр нэг төв мөрөн шууд дайрж ийлээ шүү дээ. 18 он авсан. Найтсын хамгийн том суултал ерөөсөө самбар болчиход байгаа. За юугаар авчирсан сая улирлын сүүл авчирсан вард бол үнэхээр хүссэн хүлээлтэнд хүрэхгүй байгаа. Удаан за яг самбарт тоглогч хамгаалтын шилжилт удаантай тий товтлогоонд ч гэсэн бас удаан харагдаж байгаа. За зөрөө тов чангаруудын хамгийн том давуу тал мэдээж самбар тэр утгаараа улирлыг статистик үзүүлэлтээр багаараа самбараар нэгт орсон. За Найтсын зөрөөд давуу тал нь хүмүүс нэгсэн анзаарахгүй байгаа. Хэнийг Warning амиал гэж тэгээл байгаа тий. Яг үндэ бол улирлыг Knights баг бол статистик үзүүлэлтээр ассистаар нэгт бүх багуудад тэргүүлсэн. Оноо авалтаараа ч тэргүүлсэн. За самбарын үзүүлэлтээр 4 5 тавьж байгаа. Тэгэхэд бол тоолборт байсан учраас тэрний ячраас явсан баг. Ингээд зөрүүг нь статистик үзүүлэлтийн зөрүүг харахаар хамгийн том давуу тал нь Knights байгаа юм шиг хэрнээ нөгөө нэг самбарт байгаа Ward нь юу нөгөө хов чогрууд хаан шогруудынхаа самбарыг давж гарч чадхааргүй хэмжээнд очичоор энэ чинь самбарын давуу тал гэдэг чинь мэдээж 2 дахь боломжийн давуу тал гэдэг чинь мэдээж оноо ол тий. Ингээд тэр хаан шогрууд энэ хоёрын ингээд давуу тал бие биендээ байхгүй болчиход байгаа байхгүй. Вардыгаа олон минут ашиглахгүй болохоор сая эхний тоглолтын дээр суграа 5 алт болоо сууж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тохиолдолд дахиад тавтагдана. Тэр олон том самбарын тоглогч нартай суграа хэдэн минут сууж байгаа лээ тий. Нэг 10 12 минут сууж байгаа. Нөгөө хит дөрүлээ ээлжилж байгаа суграа дэдгэрч алдаа гарах магадлал өссөн шүү дээ. За тэгэхээр хэдүүлээ бол за плей-оффын багуудыг онцолж ярьлаа. Зурлуудыг онцлоо. За даа ялангуяа эхний тоглолтууд дээр нь л ерөөхдөө яриа өрнөлөө шүү дээ. Тэгэхээр эх тоглолтууд дээр нь зурлын турш бидэнд ярих цаг зав маш их гарах болно. Яриаг нэг цуурлаа тий. Хоёр цуурлаа. Тий. Тэгэхээр тэрийг магадгүй дараагийн удаа. Би бүр энийг бүр одоо ярмаар байна. Явах цаг ч юм боллоо. Яагаад тэгэхээр Apps Brothers хоёроо. Яагаад тэгэхээр энэ цуурлыг яагаад ярих хэвтэй вэ гэвэл бүр ярмаар санагдаад байна. Яг өрсөлдөгч хурцсан гэж харж болно энэ тэр окей. Гэтэ тэрийг эхлээ хэлж байгаад ярьж болох л байсан л та. Завхан Apps гэдэг багуудын сүүлийн 2 улирлынхаа тоглолтуудыг одоо өгч юм маань үзээрэй. Хамгийн тоглолтод таарах те хинэн ч хожиж магадгүй тоглолт гэвэл энэ хоёр. Энэ улирлынхаа тоглолтуудыг та нар буцаагаад нэг нөхөд үзье. 3 тоглолт. 3 тоглолт 85 82 80 82 80 85. 3 ойрхон тоглолт болоод гурууланд нь яг завхан хожигдсон. Тэр үед байсан легионерын бодоод үзээрэй Элмор. Одоо яг гэхдээ сайжирсан гэж хэлэхгүй. Магадгүй Stone байсан бол энэ сурлыг бид арай өөрөөр харах швэсэн юм бэл. Гэ бодоод. Тэгээд энэ хоёрын тоглолт бол тим амархан тоглолт болохгүй. Сая эхний тоглолтуудыг харсан баг те. Эхний үед дээр 27 12 15 он зэрэгс 2 3 4 дөрөв үед дээр бол онооны зүрх арилгацсан. 26 онооны зүрх эргэж ирээд 4 болтол бариад хэлж байгаа. Урж чугмын хамгаалтаас нь эхлэхтэй. Тийм. Brothers-ийн урж чугмын хамгаалт. Би завхан хүн болгон л яриад байна л дээ. F 4-0 тийш 4-0 гэж харахгүй баг тоглолтыг. Магадгүй 4-0 байж болох баг. Гэтэ тэгж амархан биш. Би энэ цуврал дээр юу гэж ажилласан гэхээр Apps бол тим хүчтэй орж ирээгүй. Ер нь бол төсөөсөн шигэ. Улирлын сүүлийн импортуудын сонголтууд хүссэн шиг тийм бүр амар тоглолцт бол ирээгүй шүү дээ. Яг үнэндээ бол. За Харрис нь яг тэгж би бол Харрисыг бол тэгж амар яг нэг тоглолт юм уу ингээ бүхэн багийг аваад лид хийгээ авч өгдөг тийм хэмжээний импорт гэж харахгүй байна. Одоо бидний сайн мэдих Миллер ч юм уу те. Майлс ч юм уу. Тэгээ тиймэрхүү хэмжээ одоо Wesley гэдэг ч юм уу те. Тиймэрхүү хэмжээний тоглолч гэж бодохгүй байгаа. Маш сайн атлетик маш гоё юу үзүүлдэг. Одоо үзүүлбэр үзүүлдэг. Гэтэ маш сайн өндөр үсэрдэг. Ингэж яадаг тоглолцоос яг тэгж багийг лид хийгээд авч яваад оноо 82 дээр тэнцсэн юм одоо хэд дээр тэнцсэн бэ тэр үед сүлд мөмөг атгуулахад тэр клач атлетик хийх тоглолч байл харахгүй байгаа.
За энэ дээр эпс нэг ингээд юу гэж байгаа. Нөгөө талд одоо эпсийн хамгийн чухал одоо байрлал юм. Ур чугам те саруул эрдэнэ, өлзөө орших. Гаан эрдэнэ ч гэдэг юм уу, мөнх хоёр гэдэг ч юм уу те. Ур чугамын маш одоо чадварлаг тоглогч шүү дээ те. Тулуу гэдэг ч юм уу те. Энэ тоглогчдыг зогсоож чадах ур чугамын хамгаалалтанд Бродерс байгаа байхгүй юу? Ягаад тэгэхээр Бродерсын дөрөв тоглогч заяа Монгол шүү. Монгол дөрөв тоглогч бөмбөг тасалтаараа лигийг үлрэлт дөрвөлээ ихний 5-5-ын дөрөвт нь явж байгаа. Тэгэхээр тэнд ямар нэгэн бөмбөг ур чугам дээр тойрох буюу ур чугам яагаад тийм бэ гэхээр хамгийн эхэлж юу яах юм? Комбинац явахын тулд ур чугамаар дамжиж байгаа юм тийм ээ. Тэгэхэд ур чугам дээр явж байгаа тэр бөмбөгөн дээр сая өмнөх тоглосон дээр ч ажиглагдсан. Маш олон бөмбөг тасалтууд за тасалтгүй мөхэд маш хэцүү байдалд оруулах одоо shot clock дуусахаас өмнө те бараг 1 секунд хүртэл хамгаалж байгаа байхгүй. Тэгэхээр Завхан Бродерсын ур чугам яг хүчтэйгээр ажиллаад за тэгэд хой чугам дээр нь шинээр авчирсан тэр юу доотлигээс авчирсан имлигээс авчирсан импорт болон мөрийн хамгаалалт нэмэгдчихвэл Бродерс бол тийм ч амархан борцгол биш. Сэргээрээ гэхдээ эпсийн самбар гэдэг чинь самбарын Тэр тоглолт ойлгомжтой. Монгол тоглогч Бродерсын хамгийн сул талч үзээ самбар болчиход байгаа байхгүй юу? Тийм, харин самбар болчиход байгаа шүү дээ. Эсрэг тал эпс тэр тал дээр даваа байгаа дээ шүү дээ. Тэр ер нь зүрийн тэнтэл гарчаад байна тийм үү? За манай weekly база өнөөдөр бол дандаа сагсал ярьчлаа нөгөө халуун сэдвүүд бид нар ойртч уулзаагүй байлаа те. Товчхон хитэн мэдээлэлч өчигдөр шин Синзу маань тоглолоо. ESL Pro League Season 23-д анхныхаа тоглолтыг Fashion UA багийнхаа өнөөс хийж хожлоо. Тэгээд энэ тоглолтын дээр манай хүн 43 кил 33 та бага тэргүүл гоё байлаа. За энэ тэмцээний 2 дугаар шатнаас эхлүүлээд Монгол цог нь орж ирж байгаа. Тэгэхээр бид нар одоо Монголынхаа тоглолтуудыг үзэх нь байна. За хөгжлийн лигийн эмэгтэй аваргууд тодорлоо. Marble Girls өчигдөрхөн тодорлоо. өчигдөрхөн аварга авлаа. За хоёр дахь Шүтис Shark Дэд аварга авлаа. За манай Улаанбаатар Cup тэмцээний ерхий шүгч ганцраг шүгч юм байна. Тасгалжуулж байгаа баг. Шүтис юм баг. За Marble Girls-ийн хувьд шууд дээдлэгт дэвших хэрэг авсан бол Шүтис Shark-ийн дахин нэг удаа плей-ин төвч үзгэр бол. Хатан удаа тоглохоор болсон байна. Дахин нэг удаа. Өнгөрсөн жил бас плей тоглоод хожигдсон. За тэгээд одоо манайх Улаанбаатар Cup гэх тэмцээнүүд маань үргэлжилж байгаа. За дараагийн магадгүй энэ Улаанбаатар Cup-аас дараагийн бидний лиг дээр ярих, тэ сакс волейболын лиг дээр ярих тамирчид маань төрөн гарнаа. Төрөн гарахыг бол үгүйсэхгүй. Угаасаа төрөн гарах юм бэл. Тэр ойлгомжтой юм. Тэр ойлголт. Одоо бид нар нөгөө нэг анх яг Улаанбаатар Cup-ийн энэ подкастын 11 сар дөнгөж эхлэх гэж ярьжсэн тэ. Тэгээ тухайд бол гоё мөрөөдөл ярьжсэн нэг тэтгэлэг өгдөг болчвол шагналууд нь ингээ нэмэгдчихүүлгээ ярьжсэн бол яг одоогийн байдлаар 4 сургуульд тэтгэлэг өгөхөр болсон байж байгаа. Хоёрыг нь бол зарлцсан байгаа. Хоёрын нууц хоёр. Хоёрыг нь бол удахгүй зарлана. Бүх юмаа нөгөө жинтайгээ гэрээ хэлцэлнүүд нь хийгсний дараа зарлана. Зарим сургуулиуд бүр дотор байраа хүртэл 100% байлгах эрхийг өгч байгаа. Тэр 100% үнэгүй сурна, дээр нь дотор байрандаа ч гэсэн 100% үнэгүй амьдрах боломж. Мөнгө гарахгүй нэ. Тий. За ингээд тэтгэлгийн асуудал ярьж байна. Гой спонсорууд маань хүүхдийн буян заяа их гэхчээр энэ тэмцээнийг маань спонсорлж байгаа олон байгууллагуудаа баярлалаа. Одоо баг 7 байгууллага орж ирж байгаа. Тэмцээний нийт төсвийн 50-60% нь спонсорынхаа нуруунд дээр л явж байгаа. За тэмцээний маань финал буюу шилдэг 32. Одоо бид нэг NCAA March Madness системийг л ерөөхдөө ишээ. Монголчуу high school-ийн March Madness-ийг энэ тэмцээнүүд маань одоо ердөө сарын дараа эхлэх гэж байна. 4 сарын 4-өөс 5 сарын 10-ны хооронд шилдэг 32-ууд маань тоглоно. Тэгэхээр M Sports-ийн одоо тэмцээн зэсэн дээр вебийн дээр шууд статууд нь явж байгаа. За Улаанбаатар Cup гэдэг Instagram болон Facebook, YouTube хуудасаа мэдээллүүдээ аваараа. YouTube дээр одоо live stream явж байгаа. Live маань яваад эхэлнэ. За бид нар бол ийм сонирхолтой байлаа. Тэгээд одоо цаашдаа таслахгүй гэж байна. Бусад спортын төрлүүдийг яг үүндээ судлаагүй байлаа. Одоо тэгээд мэдээллүүдийг бас судлаагүй л тэ. Яг нэг юм руугаа бид нар төвлөрцөө завгүй байсан учраас судлаагүй. Дараагийн 7 хоногудаас бусад спортынхаа төрлүүдийг судлаад одоо маш олон тэмцээнүүд эхэлж байна те. Ер нь бол тайлбар өгье гэж. Ер нь бол одоо ингээл дээдлигийн ирээдүйн дээдлигийн те. За магадгүй олон улсад ингээд гоё тоглох хүүхдүүд бол тэнд маш их байлээ. Тэгээд бид нар ингээл тоглолтыг харьцуулж зөндөх ярьж байгаа те. Барсатай адилхан ингээл Азатай адилхан ингээл тийм хүүхдүүд хүртэл маш их байгаа. Аль хэдийн Монгол улсынхаа U12, 14, 16 гэсэн шгшээ багууд дуудагдсан тамирчид ч гэсэн тоглож байгаа тийм ээ. Тэрэнд бас зорж байгаа хүүхдүүд ч байна. Гэхдээ хүүхдүүд маань ингээд төвшөөхэд ороод ирэх харахаар нүднээс нэлээс. За та ойлч. Энэ төрөд бидний weekly база шинэхэн дугаар ингээ өндөрлж байна. Дараагийн дугаар уулзлаа. Баяртай үзэгчтэй. баяртай. За баяртай. Дараагийн дугаар ихэсэж өөлөөс үж. Дахиад үзлээ гэдэг. Үзэл байлаа. За тэгээд төгсгөлд нь би сэж найз зурагшаа.